Орой минь үзэгчдээ цэнзургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монголын чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгч Асаширу Давд орж өргөдөө ирээд байна. Танд орой минь төргийе. За орой минь төргий. За цэнзургүй яриа нэвтрүүлэгт оруулах гэж би таныг жил хөөцөлдлөө. За сүүлийн үед үзэгчид маань Асаширу аваргыг өрөө гэдэг хүсэлт тавилаа. Тэгэд энэ хүсэлтийг хүлээн авч ирсэнд баярлалаа. Жилийн дараа уулзж байна. Тийм байна. Одоо жиргээгээр л бас нэлээд таач оролцоош гэдээсэн л та. Тэгээд юу ярих юм бэ гэж би нэг хэлчихсэн шүү дээ. Тийм. Гэсэн чи одоо уулзлаа да. Уулзлаа. Тэгээд сал учрах хэрүүл байд юм байна. Нэг бол тэгэл одоо ярих сэдвгүй ч юм уу альсгүй л одоо юу Асашургаас одоо юу ярих юм одоо гэсэн чи одоо ингээл нөгөө асуудал гараад ирсэн байна гэж ойлгож. Цаг нь болсон байна. Болцсон байх шиг л байна да. Таач одоо тэгэл олон хүмүүсийг л одоо тэгэл авчирж байгаа шүү дээ. Яг одоогоор та дуйлааны төвд байна. Монголын номер 1 дуйлааны эзэн байна. Та энийгээ мэдэрч байна өөрөө? Ер нь бол сошиал ертөнцийн Twitter хуудасаар бол Монголд 2-т яваа. За сүүлийн үеийн энэ асуудлууд бол мэдээж мэдрэхгүй энийг мэдэрдэг гэж бодлоо явах үндэсгүй л дээ. Мэдээж байлгүй л явах. За саяхан Катар улсад болсон чөлөөт бүхий тэмцээн дээр манай 3 тамирчин тэмцээндээ оролцож чадсангүй. Одоо хил дээр нь хоригдож байгаад буцаад ирлээ. За ингээд үүнээс болоод дуйлан дэгдээ таныг чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгчөөс огцрохыг шаардлаа 5 хоногийн дотор. Тэгээ би таныг ингэж бодож та ч одоо бүр визний 8 ч юм болоо юу. Тэр 3 тамирчинд хуурамч виз гаргаж өгсөн юм шин. Одоо та яагаад бас намаас тэгээд арай тэглэв? Одоо энэ чинь ингээл хэвлийн буурал хийгээл бүх асуудлаар одоо Асаширу бол хуурамч виз хийж өгсөн. Монголын 3 тамирчин тэмцээнд нь оролцуулсангүй. Хариуцлага би өглөө хэвлийн хурал хийсэн. Тэрэн дээрээ бол чөлөөт бүхий холбооны нарийн бичгийн аппаратны визний зөрчлийн юуны мэдүүлгийн алдаа бол гарсан. Тэрийг бол холбооны удирдах зөвлөлөөс бол хариуцлага тооцно гэж мэдгэсэн. Тэгээ ер нь бол энэ визний 8 гэдэг чинь Монголын чөлөөт бүхий холбоонд байсан. За, танай холбоонд байсан. Ойлоо тэгээ цензургүй ярих уу? Тэгээ, цензургүй. Аваа. За тэг. Би өнгөрж байгаа хугацаанд асуудал гарсан сууш нэлээд бодлоо л доо. За ийм асуудал тавьсан байна, шаардлага өргүүлсэн байна гэдэг. Тэгээ ингэж яхад ер нь ерөнхийлөгч болоод тэрнээс өмнө авсан үйл явцууд ер нь чөлөөт бүхий холбооны түүх гэж ер нь юу байсан бэ гэдгийг нэлээд ухад судлаа л та. Тэгээ яагаад байсан байна гэдэг нь бол баримтаар гараад ирсэн л та. Визний 8. Визний 8. 8 гэх юм уу та за 8 одоо баглж. Би танд нэг баримт үзүүлэх үү? За. Шууд ихтэй та тэгээд. Бид нар чамаа ерөнхийлөгч бид нар нийлээд одоо 9 оноос хойш одоо нэгэсэндээ бол өдөрт аваа явж байна л да. 6 жил хэдэн жил. Ингээ явж байхад бид нар одоо иймэрхүү асуудлууд одоо аливаа юмд одоо визний 8 инэтэр гэдэг комментээр болон миний фейсбુક руу одоо данаа чөлөөтийн чинь одоо ер нь их асуудал усууд гэж ярьж хэлдэг байсан. Тэгээ би бас энийг бодож байгаад тийм асуудал байсан юм уу гэсэн гаргаад ирсэн чинь нэг иймэрхүү мэдээ гаргаж ирсэн юм. Энэ 2008 оны юунд болсон Солонгос улсад болсон Чэж оролд болсон 8 оны 3 сарын 18-наас 28-ны өдрөд Анс төвийн насан туршийн авах шалралт тэмцээн болсон. За. Энэ дээр одоо ингээд танах татна үстэй тийм. Ингээд тамирчдын мэдүүлэг улс орны мэдүүлэг гэсэн ийм брошюрууд гардыг танилцуулга. За энэ дээр ингээд гаргаад ирсэн сони юм гарч ирсэн л тийм. Азийн бүх орнууд ирж байгаа юм чи мэдүүлэг өгөөд. Тэгээ энэ дээр их сони юм гарч ирсэн. Би энэ дээр гайхаад. Тэгээ ингээд гаргаад ирэхээр байна шүү дээ. За тухайн үеийн одоо оролцож исэн тамирчид одоо хүртэл одоо эмэгтэйчүүд маань барилдаад явж байгаа. Энэ дотор одоо хүртэл барилж байгаа хүмүүс байгаа. Ингээ гараад ирсэн чинь Монголын чөлөөт бүхий холбоо гэдэг чинь уул шугамдаа бол Монголын чөлөөт бүх сонгуулийн нэгдсэн бүхий холбоо гэж хэлэх ёстой байгаа юм л да. Нэгдсэн бүхий холбоо. Манай чөлөөт бүх чинь ерөнхийдөө бол сонгуул бүхээ орхигдуулсан. Одоо холбоо чинь 53 4 жил одоо болж байна да 61 оноос хойш. Тэгээ ингээд ирсэн чинь энэ тамирчдын мэдүүлэг дээр сонгуул бүхийн тамирчдын нэр гараад ирсэн. За. Энэ их сонирхолтой байгаа.
Тэгээд би энийг хараад эн чинь одоо юу вэ гэсэн одоо ингээд сайхан нэрүүд байгаа юм л да. 55 кг-аас ахуулаад 120 кг энэ чинь ерөөсөө нөгөө чөлөөт бүх эмэгтэй эрэгтэй сонгол бүх гэдэг. Манайх сонгол байхгүй. Тэгэхээр солонгос улс болж байгаа гэхээр энэ цэвэр бизнес одоо бизнес 8 гэдэг нь энэ байгаа. Харах уу? Тэгээ ингээ хараад байсан чинь надад хүмүүс хэлсэн л дээ. Үгүй аврага наа чи нэг удаагийнх биш ээ. Наа чи зүгээр нэг удаагийн үйлдэл нь ийм байгаа. Азар харны юм баримттай гарч ирлээ гэдэг. Энэ тэгэхээр Солонгост болсон тийм үү? Тий, 8 оных бичсэн байна тий. Тэгэхээр энэ огт энэ барилддаггүй хүмүүсийг Солонгос руу гаргасан байх нь уу? Тэг харин тийм байгаа шүү дээ. Оо ямар амар юм. Удирдлагын тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан. Бас хөө энийг одоо хийсэн байна л да. Чөлөөт бүхий холбооны. Тэгээд би инээд хүрээд юу болоод байна гэдээ асуусан. Юм болсон юм уу гэсэн хүмүүс. Тийштэй бид нар Инчоны аэропортоор очиод бид нар чинь бүр нөгөө юунаас онгоцны бодлоос буугаад зарим нь зүгтаага баригдаад иммиграшныхан барьж аваад цагдаа сэргийлэх болоод бөө юм болж исэн гэж байна. Энэ бол цэвэр бизнес 8 авахгүй юу? Тийм байна. Тэр тамирчин биш үжиж хүмүүсийг бүр ус бариад явдаг хүн болгоод хүртэл аваад гардаг гэдээс үнэн юм байна л да. Үнний магадлал маш өндөр байгаа шүү. Би одоо тэгэл Фукуда гэж одоо байгаад Азийн Японы чөлөөт холбооны ерөнхийлөгч дэлхийн бүхэн холбооны удирч товчооны гишүүн. Тэгэл ярьжсэн бас л факт ярьжсэн. Ийм л юм. Би бол за наадах чинь дараа болъё. Одоо манай холбоо ийм байхгүй болсон. Би энийг яаж илэрхийлэх гээд байгаа юм бэ? Би танд юм хэлчих. Бусд холбооныхоо яг намайг сонсоод гайхал байх л та. Бид нэр холбоо авсны дараа энэ тамирчид чинь үнэн хэлэнгүүд энэ визний одоо Оросын холбооны улсыг олцоо тэмцээнүүд болдог. Европын улсууд чөлөөтэй тэмцээнүүд. Ингээд Оросын холбооны улсад бид нар чинь визний хураамжиж одоо нэг үнээс нь 80-100 доллар төлдөг байсан тохоо үед. Тэгээ ингээд визний одоо 20 хүнтэй хүн авч очих чинь тэгэл 2000 доллар гэж яваад өгдөг. Зөвхөн визний нөгөө хураамжтай. Тэгээ бид нар холбооноор бүгдээрээ ярьж байгаад ерөөсөө Монгол улсын төлөө тавирч шгшөөгийн тамирчид одоо Монгол улсын зүтгэж байгаа юм чинь нэг гадаад яам руугаа хандаад албан өсөлт тавиад албан паспорттой болох гэж ярьж байсан. Тэгээ хүсэлтийн дагуу манай тамирчин шгшөөгийн тамирчид манай холбооны одоо хүсэлтийн дагуу тухайн сайд бол манай тамирчид бүгдийг албан паспорттой болгож өгсөн. За. Тэгээ та бодлоо. Өнөөдөр чинь Солонгос улс руу ямар хүмүүс харлах гэж явж байгаа. Тэгсэн чинь манай шгшөөгийнхэн чинь одоо аваагүй 8 онд ийм асуудал гаргаж ирсэн манай тамирчид өнөөдөр бүгдээрээ албан паспорттой явж ирсэн. Ийм болцсон. Энийхээ бизнес 8 гэж хэлэх үү? Та надаас асуулт чинь таалагдах байна. Тэгэхээр саяны 3 тамирчны тэр өөрсдөө болохоор виз нь хурамч байсан гэж яриад байгаа. Өнөөдрийн танаа хийсэн хэвлэлийн баг хурал дээр бол энэ бол виз биш хэлээр нэвтрэх зөвшөөрөл юм байгаамаа. А гэхдээ энэнийг бодлон гутгсан хүнийг одоо бид нар бол дундаа ярьж хариуцлага тооцноо. Хариуцлага хүлээнэ гэсэн. Би харин хэлээд нь шүү дээ. Эхлэхдээ л хэлсэн. Энэ 8 оны тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн даргын үйл явдал холбооны удирдлагууд бол нэг л жишээ. Энэ бол цэвэр бизнесний 8 ойлгосноо. За манай холбооны саяны аппаратны алдаа бол виз авах мэдүүлгийн зөрчил гарсан. Энэ чинь том ялгаа байна. Тэгээд та бодлоо бүгдээрээ албан паспорттай манай хүмүүс. Би уг нь бол за тэмцээн дуусвал одоо визтэй зорчлог орнууд визгүй зорчих давуу чанар байна шүү дээ, тий. Тэр утгаараа за дууссан гут буцаагаад цэвэндээ наадах чинь төгж шүү гэсэн яриан дээр одоо явчихсан. Одоо тэгээд бүгдээрээ ийм асуулт яриад одоо намайг дайрал байна л да. Энэ бол их харамсалтай юм болж байна. Бусд холбооныхоо энийг сонсоод бас хатаарчиж магадгүй л дээ. Гэтэ бид нар энэ спортын төлөө чинь ингэ зорь тэмүүлж явж байгаа. Юу бизнес асуудал, юу хурамч бизнес. Би тэгээд тэрийг чих тэгээд явах уу? Тэг Катар руу юу? Катар руу тэр хараалуун газар руу. За ингээ 3 тамирчныхаа өмнөөс би ганц юм хэлж идэх үү? За. Ерөөсөө сэтгэл ерөөсөө болтгүй. Энэ 8 оны асуудал гаргаж урдах энэ балгаас ч юм болоод Монголын чөлөөт холбооны нэр хүн дэлхийд байхгүй болсон шүү. Бүр ингээл ачигтай хайцсан. Энийг чинь одоо энэ нэг баасч чинь цэвэрлэх гэж нэрээ энэ өөрөөрөө л явж ийнэхэд бас илүүг байх. Холбоо маш сайн ажиллаж байгааг хэлмээр. Сая бол яг харахгүй аппаратны алдаа гарсан шүү. Энэ дээр бол холбоо хариуцлага тооцсон. Тэрнээс биш тий. Хурамч виз гэдэг үгээ та над үгээ буцаагаад авчих зүгээр. За буцаач авъя. Үнэгээ Дасгалжуулагч тамирчдынхаа өмнөөс орж барилдсан. За энэ дээр их сонирхолтой юм болсон.
Батбаяр гэж дасгалжуулагч орж барилдаад ялалт байгуулсан. Нөгөө Монголоос ганц дэлхийд бүртгүүлсэн ойдом ихээр ялалт байгуулсан. Гэтэл Цогтбаатар тий нөгөө дасгалжуулагч нь болохоор би бол ичиж ирлээ. Энэ бол өстой муухай, над бол энэ бол доромжлон санагцсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа энэ асуултанд танаас би хариулт авахаас өмнө тэр Батбаяр гээд тэр ялалт байгуулсан хүний ярилцлагыг хоёулаа нэг хараадах уу? Манайхаа очиж манай баг бэлдсэн бас ярилцлага авч байна. За 2015 оны Аз ТV оролцуулалт тэмцээнд наваг тамирчид оролцоод ирсэн. За миний хувьд бол 125 кг хэмжээнд жингээ үзүүлж суглаад барилдсан юм. За ерөнхийдөө тухайн үед болсон процесс хийвэл манай чөлөөтгийн холбооны ерөнхийлөгч Давдар Жавран маань бол Азийн бүхий холбоо болон дэлхийн бүхий холбооны төлөөлөгчтэй уулзаад за манай тамирчдын хувьд нэг ийм асуудал болсон байна. Хил дээр бас нэвтрүүлэхгүй ийм асуудлууд байна. Бид нэр хөөцөлж байна. Орж ирж хилээр нэвтэрч чадахгүй бол одоо манай баг тамирчдын дэлхийн аваргын тэмцээнд одоо Лас Вегас дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломжийн талаар ярилцсан байсан. Тэр асуудалтай бол нэлээд тодорхой хариу авчихсан. Тэрийг бол бидэнд дуулгасан. Барилдах шаардлага байхгүй шүү гэж юм асуудал бол ерөнхийдөө шийдэгдсэн байгаа гэж ингэж. За тэгээд ерөнхийдөө яагаад би Цогтбаяр багш битээр дивжин дээр гарсан бэ гэвэл манай эрэгтэй багийн дасгалжуулагч нар бидний хоорондоо ярилцсан. За нэгдүгээр бас юмыг яаж мэдгүй баараггүй болгоё. Хамгийн гол асуудал нь бол эрэгтэй баг маань бас багаараа медальтаар эзлэх юм санаатай байна. Тэгэхээр зэрэг бас дивжин дээр гараад нэг ялалт аваад шагналын оноо аваад ингүүл багийн үзүүлэлтэнд бас их нөлөөлөх юмаа гэдэг гол үндсэн зорилго маань тэр л байсан. Тэгээд дивжин дээр гарсан. За би бол Туркменистан улсын бүхтэй барилдсан. Тэнд бас ялалт авсан. Би одоо 39 настай. Тэгээд би тэр талтаа би бол үнэхээр их баярлсан. Тэр барилдах завшаан тохиолдсонд. Энэ хүн баярлсан гэдэг. Цогтбаяр болохоор энэ бол байж болохгүй доромжлол болсон гэж мэдэгдэж байна. Энэ хоёрын хооронд ялгаа байгаад байгаа байхгүй юу? Би ганц юм хэлчихв. Миний бас нэг гоншин бас байдаг шүү дээ. Одоо Монголын чөлөөт холбооны ерөнхийлөгчөөс гадна Азийн бүхий холбооны удирдах зөвлөлийн гишүүн ерөнхий санхүүч гэдэг утгаараа Дууга хотод Катарын Дууга хотод Азийн бүхий холбооны нэгдсэн хурал болсон юм. Тэр утгаараа одоо бидний хэлээд байгаа яг тэ өстө бүр нөгөө асуудал маш хүндэрсэн байсан. Би өөрийнхөө Twitter, Facebook-оор асуудлыг үн зөвийг сүлд одоо тавьсан л да. Тэгээ хүмүүс хүлээж авахгүй байна л да. Тэрийг бол ойлгож байна. Яг болсон процесс бол яг л одоо нөгөө тэр дагзмаг 6 бодвол баргалжлаа амар газараас л одоо хүүхдүүдтэйгээ ирлээ гэж асуудал. За тэрийг болио. Туслаагүй. Гэхдээ харин тэгж хэлсэн байхгүй юу? За тэрийг хайч. Яагаад барилданы хэллэг шууд вэ? Би нэг дараа нь ярина шүү. Тэгээд би хэлсэн за арга чарга юу байна вэ? Ер нь бол дүндээ бол Азийн аврагт барилж дэлхийн аврагт орно гэсэн зарчим байгаа. Хамгийн гол нь тэр улс нь жин дээрээ зогсохгүй тэглэсэн тохиолдолд бол дараа нь оролцох гэсэн. За бид нар яах вэ гэхээр за хамаагүй тэр олон улсын бүхий нэгдсэн бүхий холбооны тэр стандарт журмын дагуу тамирчдынхаа лицензийнхаа мөнгө төгөө өгөөд төлөөд байгаа гэдгийг харуулчих. Тэр нь жин дээрээ зогсчих. За ингэсэн нөхцөл бол дараа нь барилдах бол гарц байна гэдгийг харсан. Тэгээ бид нар ерөнхийдөө болгоцсон байсан л та. Тэгсэн бариад гаралдаад ирсэн. Тэгээд би энэ хүмүүсийг яаж ингэж буцааж муухай мөчгөнө гэж бодхоо дээ ингээл. Тэгээ би хэлсэн цагаад би дамжуул хэлсэн байхгүй юу. Цагаа багш асуудал ингээ гарлаа. Би дэнчээ чинь баргалжлаа. Токиогоос нисээ хамт яваагүй л. Тэгээ асуудал ийм гарлаа. Монголоос ийм боллоо гэдэг. Юуны барилдааны өмнөх өдөр техникийн сүлийн хурал болоход би бас хүрээд ирээч гэж хэлээ. Би өөрөө тэнцээ очиж байгаа. Хурлын бүрэлдэхүүн учраас тэгээд тамирчид тасалжуулагчдын тэм нэг тасалжуулагчдын хурал болсон. Тэрэн дээр цогоо огш ирж гин гэсэн. Цогоо огш сая ирж байгаа алга болчлоо л гэсэн. За уулздаг юм байна. За яах вэ гэж бас л хэлээ. Би ч адилхан зовж байгаа шаналж байгаа шүү дээ. Тэгээд маргааш нь Батбаяр эхний өдөр 125 кг барилдах хэрэгтэй байсан. Тэгээд сая Батбаярын хэлж байгаагаар бол багийн онол байна л да. Тэгээ би бол ерөнхийдөө болоо гэж хэлсэн байхгүй одоо барилаад яах юм би ингэ зохицуулчлаа. Тэгэхэд манайхны энэ аргыг бас зарим улсууд бол очичоод мэдчихэд нөгөө нойлж исэн улсууд Киргиз гэдэг одоо Кыргызстаны тамирчид хүртэл 86-аа нойлуулж байгаа байхгүй. Тэгээд тэдний улс бол оролцохгүй. Манайх харин жингээрээ ягаад одоо нөгөө жиндээ зогсоод
барилдах бүх процессыг биелүүлсэн байсан. Энэ яг одоо бидний гаргалгаа л авахгүй. Нойлохгүй шүү. Хүн оролцуулъя гэдэг. Тэгээ ингээд хийж яхад эргэж ирээд ингэж мошгон говьсон л доо тий. Ингэж мушгин говьлох нь хин дэшигтэй. Одоо харин хин дэшигтэй. Одоо бол таны одоо бүхэл булхайг дэлгэж байгаа гэж харагдаж байна. Тэгж бүр хэвлэл мэдээллээр хүчтэй явагдаж байна. Өнөөдөр л та нар хэвлэлийн байгуурал хэлээ. Өнөөдөр та ярьсан дээр дээ. Эннээс чи өмнө за би ганцхан би ингээ хэлье. Асуудал ингээд мандаад ирсэн. Яг тэрхэн хоромд тамирчдынхаа өмнөөс шалжуулагч нар барилдлаа гэдэг. Одоо фэйсбүүкээр манай Батбаяр өгшин хуудас одоо ч бас нэг интернет дээр хөгжөөд бас онлайнаар үзчихсэн шүү дээ тэмцээний уралдааны. Заавал телевизгээд авахгүйгээр. Тэгвэл бүгд алгадчихсан. Тэгсэн чинь буцаал хөрж ирэл Монголдо буусан чинь за инглээ тэглээ гэдэг асуулт гараад ирсэн. Тэгээд одоо бодж л байлаа л да. Тэгээд энэ одоо ямар шалтгаанаар ингэж байгаа юм. Тэгэл тэрнээс чинь үйл явдал ингэ сайхан өрнөд явсан шүү дээ тий. Шалтгаанаа тэд нар их тодорхой бичсэн л дээ. 16 бүхий одоо юутай шаардлага тавьсан мэс. Та тэрийг үзсэн үү? Шаардлага хуцгаад энэ мөн үү? Монголын чөлөөтгөн холбоо шинжилгээ зохион байгуулалт төр хороноос Монголын чөлөөтгөн холбоо. Мөн мөн. Энэ шаардлага хүргүүлэх тухай гэдэг. Энэ та нэг үзсэн үү? Үзсэн. Энэ бүх хөл мэдээлэлээр тарсан байлаа тий. Тэгсэн. Энэ бол шүү дээ. Би нэг л юм би шаардлагатай газар байсан хүн дээр нь шаардлага хүлээж авнаа. Тэгээ энэний дагуу өнөөдөр хэвлэлийн хурлаа хийсэн байхгүй юу? За гол дөрвөн асуудлууд юу вэ гэдэг дээр хэлсэн. За нэгт одоо энэ чөлөөтгөн холбооны 13 оны сангуу тайланд өсвөрийн Азийн аврах шалралт тэмцээнээс Монголын чөлөөтгөн холбоонд орсон орлогыг тусгад тайлагнаагүй гэж. Гадаадаас 400 гаруй тамирчин сургууль шүүгч ирж орцсноос тус бүрийн хоногийн байр хоолны зардалд 130 швейцар франк дуу тал нь 2 хоногоор тооцож нийт энэ тухай би танаас тусдаа асууна. Бүр энэ дэлгэцэнд татаж. Одоо хариулах шаардлага байна уу? Одоо зүгээр наад дээр чинь байгаа шаардлагаас тэр Йокохама гэдэг дугууны реклам өлгөөд идэг юм а. Тэр бол Асаширогийн хувийн бизнес байж таараа гэсэн нэг тийм шаардлага бас. Үгүй би хэлээ энэ тэмцээн уралдаан гэдэг чинь бүхэл бүтэн спонсор дээр тулгуурлаж явж байгаа. Одоо өнөөдөр бид нар чинь төрийн бас байгууллага хамтарч ялсан гэсэн. Үндсэндээ бол маш хүнд байгаа шүү нөхцөл байдал. Йокохама брэнд яагаад өнөөдөр дугууны Йокохама одоо дугуй брэнд яагаад энийг хөлгөж яриад байгаа? Тэд нар чи өөрсдөө мөнгө төгрөгөө өгж шээ. Таны бизнес байж таараа гэж бичсэн мэл. Гэхдээ тэр хүн чинь зориулж байгаа юм. Тэр бөхчүүдээс хөрөнгө мөнгө гаргаад хийж штэ. Энэ яагаад болохгүй гэж таараа гэж одоо юу гэсэн үг вэ? Мэдгүй энэ шаардлага дээр байгаа асуултыг би танд тавьж байгаа юм. Энэ шаардлага тавьсан хүмүүсийг төлөөлж Монгол Улсын гавьяа тамирчин Пүрбаатар танд зориулж яг энэ нэвтрүүлэг зориулж танд асуулт тавьсан. Манай телевиз дээр ирж. Тэгэд энэ асуултыг одоо өгье доо. За би нэг асуулт тавих гэсэн юм аа. Энэ нөө дэлхийн аваргын тамирчдын медалийг мөнгө төгрөгөөр авч өгдөг гэж ямар үндсэлтэй ялсан бэ? Яагаад энийг бол яагаад өгөөсгээд байгаа юм бэ? Бойнод бичлэг нь байна нэгдүгээр. Хоёрдугаар яагаад энэ тамирчдынхаа тэмцээн уралдаанд явах зардал мөнгө асуудлыг шийдэж өгч чаддаг юм бэ? Бүхэл бүтэн 2 жил. Бид нар 13 14 оны тухай ярьж байхад дээр 9 10 оны урдны эрхлэгчийн хийсэн ажлуудын тухай яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ гэж асуулт асуумаар байна да. За та хариулна да. Эхний асуулт юу вэ? Медаль авсан тамирчны медалийг би мөнгөөр авч өгсөн гэж загнасан. Гаранталсан. За манайхан энэ мушгин гуулахтай гайхамшигтай. За би бодлоо л доо тэгээд нодлонгийн тайлангийн хурал дээр бүгдийг оролцуулж байгаа. Манайх тэр циркийн дэж нэг ресторан нээсэн шүү дээ. Тэндээс шинжилгээ хийсэн. Тэг би Баянмөнхөө нарийн бишгийн дараа хэлж байгаад ерөнхийдөө шилбэг дээр чи шилэн данс гэдэг нэг хэсэг сайхан одоо хэрэгжүүлж байгаа л да. За тамирчдаа ингээ гаргаад үзүүлж байгаа. За тэгээд тэрэн дээр болохоор манайхан намайг яасан гэхээр ерөөсөл би энэ олон улсын тэмцээн уралдаан Аз төвийн авах шалралт тэмцээн залуучуудын тэмцээн гэнэ авах гэж энэ чинь юу болдог байхгүй юу? Монгол улсад ингээд шийдээд өгнө шүү дээ. За Монгол тэр одоо тэдэн оны тэдэн сарын тэмцээн зохион байгуулах гэхэд тэр олон улсын бүхий нэгдсэн холбооноос зочид ирдэг. Тэ? Тэр зочид бол аль ч улсын одоо сонгогдсон нэг 20 гаруй давчны гишүүд байдаг. Тэрний 2 хүн ирдэг.
Тэгээ ингээд ирж байгаа. Замын зардал нь яах вэ? Байр хоол нь яах вэ? За тэрэлж рүү гараад за би ихлээ. Тэрэлж рүү гараад тахан одоо чамба ерөглөж байгаа тэрэлж хотелд бас болгочтой. Тэгээд ингээд болж бүтгэхээр ингээд энэ дээр чи бүх юм ингээд зардал гардаг байхгүй юу? Тэрийг болохоор олон улсын бүхий нэгдсэн дүрмнээс стандартын дагуу бизнес класс. За дээр нь 5 удаа зочд буудлын одоо делюкс өрөөм. Тэгээ хоолунд нь ийм тийм гэдэг. Энэ альч улсад ч гэсэн эн чинь энэ хэмжээний стандарт олон улсын олимпийн хорооны дарга нар ингээд ирэхэд бол энэс том стандарт тавина. First class бол. За тийм удаа буудлын. Машин бол Benz классаас дээшээ гэсэн ерөнхийдөө тэгж явж байгаа. Энийг л би тамирчтай хэлсэн байхгүй юу? За хүүхдүүдээ ийм их одоо ингэж та нарын төлөө бид нар ингээл тэмцээн уралдаан хийгээл энийг ингэж одоо энэ чи их мөнгө гар зардал гарлаа шүү гэхэд намайг л ерөөсөө тэднийг кремант хийсэн мөнгө гэж хэлсэн. Тэгэл хэлэл яриад илээ. Үгүй дээ. Үгүй. Тэр бичлэгч байгаа шүү гэдэг байгаа шүү дээ. Үгүй гаргаад тавил та. Энэ эцсийн бүлэг дээр хиний сайн сайхны төлөө юм. Миний сайн сайхны төлөө юу? Үгүй бах. Тэр хүүхдүүдийн сайн сайхны төлөө холбоо чинь ингээд ажиллаад зүтгээд ингээд яваад байдаг. Дандаа л ингэж сая хэллээ л дээ 19 оныхоо ярьж гин гэдэг. Энэ бүх юм чинь холбоотой болоод энэ амжилтын төлөө сайн сайхныг зориулж явж байгаа эцсийн бүлэгдэр ийм хэлүүлгээр чинь үнэндээ бол жоохон зүрх өвдөж штэ. Мандах наран. Тэгээ би хэлээ л та тэгээд тамирчиндаа шагнал урамшил 2 дугаар асуудал шагнал урамшил гэдэг өгөөгүй гэсэн тий. За. Ерөөсөө зардал гаргаагүй гэсэн. Одоо ерөөсөө ийм байна л да. Жишээ нь Mongolia Open гэдэг тэмцээн байгаа. Тэрийг одоо улс даадгүй юу гэдэг бол тойд дааж ярьчихсан. Цаг одоо ямар байгаа вэ? Манай хүмүүс би ганц баримттай юм яриа. Одоо баримтгүй ерөөсөө ярьсаар байгаа болохоо байлаа энэ чинь. За. За. Монгол улсын эрүүл мэндийн спортын яамны одоо энэ албан болонкон дээр чөлөөтгийн холбоонд гээд ирсэн л дээ. Энийг гаргаарай хүмүүс. Уншчих уу? Тэг. Монгол улсын засгийн газрын тогтоолоор 2013 он зохиогдсон чөлөөт бүхий өсвөр үеийн Аастын аврах шалралт тэмцээн 2014 он зохиогдсон залуучуудын Аастын аврах шалралт тэмцээнд тухайн үеийн соёл спорт аялал жуулчлалын яамнаас санхүүжилт олгож байгаагүй үүгээр тодорхойлов. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас 2013 онд эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээн 2014 онд Mongolia Open олон улсын тэмцээнд санхүүжилт олгосон бөгөөд санхүүгийн тайлан тооцоог Монголын чөлөөтгийн холбооноос бүрэн дуусгасан болно гэдэг. Энэ улсаас авсан мөнгийг бид нар төртөөгөө хандж байгаа мөнгийг одоо энэ дээр санхүүж олгосон бөгөөд санхүү тайлан тооцоог Монголын чөлөөтгийн холбооноос бүрэн дуусгасан болно. Улсаас авсан мөнгийг бид нар 14 хоногийн дотор тайлан баланс авч хөргөлж өгдөг. Энийг өглөө үг нь хэлсэн юмсан тэгээд. Тэгээ энэ дээр байна л та би ганц жишээ ингэ ярьчээ. 13 оны санхүүгийн тайлна гэж байгаа тий. Сүрийн аврах шалгалт тэмцээс Монголын чөлөөт орсон орлогыг тусгад тайлгнаагүй. Энэ дээр болохоор спортын яамнаас болохоор 13 он зохиот чөлөөт бүхэн сүрийн Аастын аврах шалгалт тэмцээнд тийм ээ. Одоо жуулч спорт аялал жуулчлалын яамнаас санхүүжилт олгож байгаагүй үүгээр тодорхойлов. Энэ гадны уралдаан тэмцээнээс татвараар явдаг одоо тэр нэг мандатын лицензний ирэхээр ингэж яваад тэмцээн уралдаан хийж байгаа. Эдгээр юу нэхээ юу шаарддаг. Би аваад үзчихв. Үз болно. За би дээр нь дахиад хэлчихье. Тэмцээн уралдаанд энэ улсаас мөнгө гаргаж байгаа биеийн тамирын спортын хөгжлийн төвөөс гаргаж байгаа мөнгө бол гаргаж байгаа нүнэ. Тэгэхдээ энэ хамт төр одоо манай чөлөөтгийн холбоо төрийн бас байгууллагаар хамтарч ажиллаж байгаа шүү. Сая одоо манайхан бас л гомдмоор юм хэлсэн. Энийг л би бас та бүхэнд харуулчих. Энэ бас баримттай л байна. Энэ биеийн эрүүл мэндийн спортын яам, биеийн тамирын спортын хөгжлийн төвөөс Монголын чөлөөтгийн холбоонд хаягалсан хүсэлт гарах тухай гэдэг энэ одоо хэлсэн байна. Энийг камерт харуулаарай. Энийг баримттай. За камертаа авчих та. За. Хүсэлт гарах тухай би нэг уншиж байгаа урт болчих юм болов. За. Монгол улсын үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүн Бразил улсын Рио де Жанейро хотноо 2016 онд зохиогдох зуны олимпийн наадамд оролцох зорилт тавин төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургуультай эрчимжүүлэн ажиллаж байна. Бид энэхүү олимпийн наадамд оролцохын тулд үндэсний гишээ багийн бүрэлдэхүүнийг олон улсын баг тамирчдаар хамтарсан бэлтгэл хийх, дотоодын бэлтгэл сургалтад гаргах, олимпийн эрх авах, оноо цуглуулах тэмцээнд оролцуулах зэрэг
ажлыг үе шатаа зохион байгуулснаар бидний амжилт та бүхэнтэй хамтран ажиллаж гаргаж байгаа амжилт өсч байгааг уламжлахад таатай байна. 2015 оны 5 дугаар сарын 6-9 өдрүүдэд Катар улсын Доха чөлөөт бүхий Астын аврах шуурга тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүний зардал за энэ дүнгийн хараар 40 сая 238,100 төгрөгийг танай холбоо тодорхой хугацаанд хариуцаж уг тэмцээнд амжилттай оролцуулж хамтран ажиллана уу? Хэдийгээр төс мөнгө санхүүжилт хүндрэлтэй байгааг та бүхэн ойлгож хүлээн авч үндэсний гишээ багийн тамирчдын Рио 16 зуны олимпийн наадамд бэлтгэж цаашдын хамтын үйл ажиллагаа амжилтанд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаа талархал илэрхий захирал Батэрдэн гэдэг энэ спортын төвөөс ингээд ирсэн байгаа юм чинь. Харин Одоо нөгөө нөхдүүдийн мөнгө гаргаж чадахгүй улсын мөнгө ерөөсөө дандаа улс хийгээд холбоо гаргахгүй. Энийг чинь холбоо гаргасан юм аа. Тэгэхээр одоо пропотер гавьяасаа ерөөсөө мөнгө гаргаагүй та гаргаж. Харин тийм ээ. Ер нь бол биш үү. Иймэрхүү юмнуудыг одоо бид нар одоо манай холбооныхон бас ингээд хамт төр 23-ны бичиг шүү дээ. Төрийн бус байгууллагын хамтран ажилласны үндсэн дээр ингэж явж байгаа гэдэг бас энийг далимжуулах хэлмээр. Одоо улаан цайн бүтгэнд оромжилж одоо ингээд иймэрхүү байдлаар шаардлага хүргэлээд юмаа мэдэж яар гэж хэлмээр байна л да. Альбан юм баримттай байх хэрэгтэй л да. Тэгээ ингээд яваад байгаа байхгүй юу? Одоо тэр байна л да. Тэгээд асуултаа 50% хариулъя. Соёлоо задгаа. Би бүх юмыг баримттай ярьж байгаа шүү дээ. Мандах нарангийн медалийг би худалдаж авч өгсөн гэж загнаад байна гэдэг чинь түрүүний таны тайлбар уу те? Тийм шүү дээ. Энд чинь тэрийг л хөөгтүүд минь гэж хэлсэн. Тэрийг л мушгаа хийчих байгаа байхгүй юу? Та нар тэгвэл гадны хүмүүс ирээд Германд нь иж жуулгаж өгөөд юу гэсэн юм. Энд чинь бас тодорхой хэмжээний энд чинь бас эрх мэдэл зэндатай хүмүүс ирдэг. Энэ хүмүүс чинь зориулж ийм зардал гартаа шүү дээ. Энийг л манайхан өөрсдөө мушгиж байгаа байхгүй юу? Тэгвэл би юу вэ шүү дээ? Адилхан шүү дээ. Тэгвэл би тэр Бүрбаатарын хэвлэлийн хурлыг өчигдөр үзсэн л дээ нөгөө нөхдүүд хийж байгаа. Олимпийн аваргыг мөнгөөр худалдаж авч болдсон шүү дээ. Өөрөө хэлсэн шүү дээ. Тэгвэл би ингэж махаа идэж зулгаагаад юугаа хий. Тэгвэл өөрөөсөө тэр мөнгө төргөө аваад Олимпийн алтан медаль авчих л та. Тийм үст. Таныг ингэж одоо заавал ингэж зулгаагаад ингэж хэлсэн болгоны чинь мушгин гуйлаад байх нэг хүнд л ашигтай байна да. Энэ манай би хэлээд байна шүү дээ. Ямар ч бодлохгүй юм яриад байна. Баримттай бөгөөд баттай мэдээ. Одоо чинь би 13 оны Азийн 14 гээд энэ дээр Тайлан болоос бүхэл юм ирсэн байна. Энийг би одоо бүх юмыг баримттай яриараа л хэлээд байгаа. Тийм үстэй. Тэгжээж эн чинь ярина шүү. Шаардлагыг бол хүлээж авнаа. Бүтгэнд оромжлогыг бол би хүлээж авахгүй шүү. Гэж л хэлж байгаа. Намайг тэгсэн шүү дээ. Агуу сонио. Тэр чинь юу гэлээ? Сумогийнх гэж юу? Тий, мэрэгжлийн биш, сумогийнх. Бид нар бол чөлөөтийнхэн. Манай ах нар одоо бүгдээрээ л миний 3 ах, бид 3 ахтай гурлаа чөлөөтөр явсан. Том ах маань Нацгаа ах шин шав, дунд ах маань Сумын озар маань чөлөөтийн хар хэмээн алдарсан Гамбаа ах шин шавнар гэх нэгэн үед барилж исэн бөхчүүд ч гэдэг. За би ганц л юм хэлээ. Яагаад сэтгэл хэмжигсэн гэвэл 8 оны Олимпиад Бээжинд боллоо. Тэгсэн Монголын чөлөөт бүхний холбооноос тухайн тэмцээнд оролцсон Олимпиад оролцсон Монголын тамирчин ганцхан ялалтаа ирсэн. Эрэгтэй эмэгтэй нийлээд ганцхан ялалт. Тэр нь Бат Зориг ялж ирсэн. Байхгүй. Тэгээд би ордонд орчоод үдээ суужсэн чөлөөтийн цодог тайлцсан одоо бүхний төлөө сэтгэлтэй явж байгаа нэг хүнийг өөлж байгааг харсан. Нөгөө болд огш гэдэг яриад байгаа. Гараад ирээд өөлөө зогсож ирсэн. Ингээл яваад гэсэн. Арайчтай бид тэр сумын хахад тэр хорижонгой бас арайчтай чөлөөт минь гэж одоо ямар мундаг ямар супер холбоо байсан бэлээ тий. Монголд анхны олимпийн медаль авчирсан. Хамгийн олон медаль дүүлсэн чөлөөтийн холбооны түүх. Би одоо тэгээд ярихаар саяны хүмүүс хэлж байна л да. 9 оноос хойш 13 14 оны юмныг яриад байна гэж үгүй. 9 оноос хойш Чимбай ерөнхийлөгч аваад энэ өдөр зөвлөл шинээр шинжилэн зохион байгуулагдаад үе шаттай ингэж одоо чөлөөтийн холбоор хөрөнгө оруулалт хийж явж байсан. За яг миний хувьд бол 2003 онд би Угуснаа цолоо аваад авраг цолоо аваад тэр үеэсээ би мөн ялгаагүй Монголын спортын одоо сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт явуулсан. Чинь одоо намайг бас хувцас ярина гэнэ л дээ. Яриа эн чинь ийм үндүүн өнөөдөр
ингээ яриад Хувцсыг хоёлаа нэлээд хойш Хойш ярихгүй, тий. Энийг би танаас бүр аягүй сайн асуухаар бэлтцсэн байгаа. Сайн байна. Одоо би дахиад нөгөө шаардлага тавьсан хүмүүсийн талд орох гэж байна. За. Та бол дарамтлагч. Бүгдийн дарамталдаг. Бүгдэнтэй нь ёс бус харьцдаг. Тамирчид эх орныхоо өмнөөс барилдах гэж хагаад тэр сэтгэл зүйн боломжийг тавьж өгдөг. Тийм хүн гэж таныг одоо бүр маш хүчтэй шүүмжилж байна. Энийг ч бас хүмүүс нэрийн дэмжих хандлагатай болоо явчлаа. Би одоо юу наадах чи ямар хариулт өгөх вэ? Та тэдрийг тэгээд үнэхээр дарамтлаад, зовоогоо, загнаад, ёс бусаар хилээд идэм юм. Ганцлан билээ. Энэ альва спорт гэдэг чинь өөрөө маш хатуу сахилах зохион байгуулалттай байх хэрэгтэй. Бидний өмнөх холбоо наад зах нь ийм визний 8 хийгээд шалдан гуйтал одоо хувцас хунарч байхгүй нэг дампуу газар байсан. Мөн энийг цэгцэндээ оруулж явахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад зарцуулаад явж хагаад холбооны өдөр зөвлөлөөс болоо шаардлага тавих хэрэгтэй. Би шаардлага тавьсан. Шаардлага та зөв тавьсан уу? Зөв тавьсан. Сая хамгийн сүүлд тэрийг л нэг дарамтсан гэж хэлээд байна л да. Өнгөрсөн 3 сард болсон дэлхийн цомын аврал шалгаруулалт тэмцээн Америк нэгдсэн улсад Лос Анжелест болсон. Тэрэн дээр манай тамирчид сайхан оролцголоо гэж бодож ирсэн. Тэгээд яг хөө зүгээр би энэ нөгөө байхгүй хугацаанд нэлээд юм судалж байгаа шүү дээ. Хин юу ярьсан яас. Тэгэл шгшэг олох цогтбаяр бол бид нар 2 дугаар шгшэг авч явж байгаа гэдэг. Тэгээд тэр дэлхийн цом гэдэг чинь ерөөсөө олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, Азийн аварга гэсэн одоо шаттай гоолгол тэмцээнүүд байгаа шүү дээ. Дээрээс 3-т орж байгаа тэмцээн энэ бол тийм онц бус тийм шаардлагагүй тэмцээн ухаан юм ярьж байгаа. Тийм юу гэсэн үг юм чинь. Улсын зардаар гаргацсан байдаг. Тэгээ энэ спорт сургалтын төвийн удирдлагууд нь хамт явсан. Тэгээд ирсэн. Тэр зүгээр хэлэхэд бол зүгээр тэн дээр явцсан алдаа гэж өөрсдөөс нь гаргах хэрэгтэй. Тийм үст. Архиулсан байд. Манай тамирчид үү? Тий, бүр амрын хэлэх үү. За. Казино тоглосон. Тэгээд зорилгоо умарцсан хүмүүстэй би яагаад өнөөдөр өөрийнхөө комментноос хариуцлага тооцсон шүү гэж хэлж болтгүй. Тэд нар улсын мөнгө 60 сая төгрөгийг авч яваад зориулсан мөнгөө аваад амжилт гаргах нь чухал байсан. Тэгсэн чинь Америк нэгдсэн улсын тамирчид 8-0 болж байгаа. Тэгсэн мөртлөө чөлөөтийн эмэгтэй баг 0-5-д орсон тэдэртэйгээ хариуцлага тооцсон гэж юм яриад. Тэдэртэй хариуцлага тооцгоолоо би Токиод 2 жилийн өмнө Токиод болсон 5 сард болсон дэлхийн цомдор би өстө бас л сайн загнасан да. Манай холбооны бас тэрэгдүүд ерөнхийлөгч Алтуй гэж ахаа тий. Босцоо та нар гэж байгаа загнаж ирсэн хөөд. Гүйгүй би та 50 бай одоо болоо гэд. Та нар яг ч ирсэн та нар гэж. Урд нь яг нөгөө том тэмцээнээс авсан байсан. Тэгээд бол хариуцлага тооцно гэхээр одоо хүн загнадаг дарамтлал гэдэг юм биш л дээ. Хамгийн гол нь энэ хэмжээний бодлогоор ингэж явж байгаа асуудал төр чинь энэ хэмжээний улсаас зардал гараад бизнес сэтгэлээ зориулж байгаа юм дээр болохоор миний одоо холбооны ерөнхийлөгчийн зүгээс шаардлага тавих хэрэгтэй. Та харал одоо жишээ нь шүлэлт одоо жудоо руу халчээ тий. Тэр Батлаг ахын тэр ерөнхийлөгч хийж байгаа тэр бэлтгэлийг одоо хартаа тэр YouTube-оор тавьсан байсан. Харсан. Үгүй найг үнэдэж байна тий. Амар. Одоо би Яаж ингэж хүнийг зовоож ийна гэмээр бүр амар бичлэг өгөл шүү дээ. эр хүн уг нь хатвал хэрэгтэй юм да. Тэгээ би хариуцлага тооцно гэдэг дарамтлсан гэдэг. Эр хүн хатвал байх хэрэгтэй шүү. Маш хатуу. Зоригтой өргөн төлөө маш хатуу байх хэрэгтэй. Би тэр цогт баяр Пүрэв хэмэлээ Пүрэвбаатар гавьяат хэдэн гавьяат тасгалжуулагч нарын сонд өгсөн ярилцлагыг уншсан. Тэгээ би нэг юм анзаарсан. Танай холбоо дотроо 2 хагарчиж. Тэгтээ эрэгтэй эмэгтэй баг нь хоорондоо хагаралтай. Эрэгтэй баг нь эмэгтэй баг үздэггүй юм шиг. Эмэгтэйчүүдад харж үзээд идэг, эмэгтэйчүүдад эрхлүүлээд идэг. Биднэрт ерөөсөө мөнгө зардаггүй, эмэгтэйчүүдад хариуцлага тооцдоггүй, эмэгтэйчүүдийг байраар шагнасан гэж яриад байгаа юм л да. Үгүй ийм байгаа юм л да. Эдгээр ерөөсөө тийм нэг юм ярихгүй байна. За би яри. Чөлөөтгийн холбоо нодлон бол асар их амжилттай оролцож ирсэн. 2 хос медаль эрэгтэй маж медаль авчирсан. Намдах наран дэлхийн ороос 2 дахь медаль авч байна. Их сони болсон байхгүй юу? За. Чөлөөтгийн холбооны одоо жишээ нь тэр тайлангийн хурлын дараа л эдгээр тийм нэг жиг жиг хийгээл ихсэн юм шиг байл. Одоо эдгээр чи одоо баргалж
одоо бараг л бидний хөдөлмөрийг одоо мөнгөөр л өөрчсөн гэдэг. Би тухайн үед тэгээд за тэгээд сайхан сэтгэл одоо гаргаад ингэж яхаа тэгээд тоогоочгүй би энэ агуугой чөлөөтгөн холбооныхаа шинэ жилийг хий гэж бодохгүй юу. За. Тэгээд хийсэн. Тэгсэн нөхдүүд одоо яаж байгаа эсэргүүцэл илэрхийлж байгаа юм уу? Бойкотлоод ирээгүй тэрэн дээр. Бүгдээ юу? Бүгдэрч биш л дээ. Нэг манай сая Аз агуулсан бүх хоёр бол хөдөр болгоо дээр байсан бүгдээрээ. Тэгсэн тэрэн дээр одоо энэ яриа байхгүй шүү гэхдээ цаашаа. Тэр хүн өгөхгүй байх. Мантанаранд байр бэлтгэж ирсэн. Санаа зэрэг шүү. За. 50 сая төгрөг барьсан ирж байсан. Тэгээ дуудаад байсан ирээгүй. Тэгээ цаашаа амар уурсан. Одоо тэр хүнээс бол хэцүү. Тэгээ дараа нь хамгийн гол нь их жоохон гомдмор юм. Та нар одоо шийдвэрлэсэн бол тэр байр маараа өгөө шүү гэж. Өөрөөсөө ирээгүй хүмүүс юу өгөх юм бэ? Шинэ жил дээр ирээгүй юм уу? Эрэхтэй баг нь уу? Тий. Ямар сони юу яриад явчихваа хоёлаа. Би харин болсон процессыг л ярьж шүү дээ. Тэгээд шагналаа аваагүй юм уу? Тэрэн дээр дуудаад хамтдаа баярын тэмдэглэж өгч байгаа. Бус холбоонор ч бас нэг 500-аас нийлүүлээ баяр хийж. Манайх болохоор тамирчдаа их том амжилт гаргасан учраас би бүгдийг дагаад ингээд өдөр зөвлөлтөөгөө нийлээ сайхан шинэ жил ирсэн. Бус тамирчид л ирсэн л дээ. Манай эмэгтэйгийнх ирсэн. Манай бэхээ хөдөр болгоод бүгд ирсэн. Одоо тэр нэг хүн нөхдүүд л одоо тэр тэмцээн оролдоод одоо нөгөө манай нэм очир гавьяат тэргээ шинээр болсон гавьяатууд маань ирэх ёстойс ирээгүй. Тэндээ шагнаж урамшуулах ёстой байсан. Та констракшн компани захирал минимум дотны хаанд Бат Эрдэнэ хүртэл шагнаад бүгдийг урамшлаа. Би ерөнхийдөө шагнадыг аваад тэгээд нөгөө том шагнадаа том хүн ах өгөх гэсэн чинь байхгүй болсон. Тэгээ ах тэн дээр их эмзэж уурсан л. Тэгээд тэр байрыг өгөөгүй юу? Юу гэж өгөх юм тэр чинь өөрөөсөө ирээгүй юм чи. Гомдмор өөрөөсөө эхлээд буруугаа хайчих хэрэгтэй. Сэрэн жимдийн байр авдаг шинжилээ шүү дээ, тий. Тэр чинь зөндөө гой юм болсон. Сэрэн жим сайхан байртай болсон. Тэгээд ингээд нөгөө эмэгтэйчүүд нь юм удахаараа одоо юу гэх юм бэ? Манад юм өргөдөг, эргэтэй дөгдөг гэдэг. Би нэрээ үнэхээр иччихэн шүү эргэтэй ч үдээ. Үнэхээр та нараас иччихэн шүү. Хэлэх хөргөл. Огтын багтаагаал их барьцалдаа тэрсэлдээд байгаа юм шиг сан. Бид нар чансаагаа явуулсан чинь биднийг ингэж зохион байгуулалттайгаар ингэж хандж байгаа ядар гэж ярьсан байсан л да. Холбооны зүгээс ямар ч одоо эргэтэй байхынхаа тийм ээ хавчин гадуурхах ямар ч бодлого байхгүй. Ойлгож байна уу? Амжилттай оролцсон. Мөн бүр нэг хэсэг байна шүү дээ. Ийм яриа гарч ирсэн байгаа. Октоудынхаа дээлийн хормонд одоо намирж байгаа дэрлэг одоо юу хүнд одоо тийм бүр ийм болсон юм одоо сайн. Мэдээж би цогт баяр Бүрбаатар одоо энэ үдээс мөнгө шиглэхгүй амжилт гаргаж байгаа. Хамгийн гол нь тийм нэг явуургүй нэг тийм хин хатгаад байдیں۔ Хин одоо ард нь үг заад яриад байдیں۔ Байгаа хүнийг яахгүй нөө. Би ерөнхийдөө багцаа авсан. Басгүй биш үү? Хуучин бие нэмэр спортын хорон дараагаас Наранбаатар биш үү? Энэ хүмүүсийн чинь нэр хойно яваад нэмж дуулах юм. Наранбаатартаа ингэсэн шүү дээ. Наранбаатар одоо ямар үйл өөр ярьдаг хэвдэ гэж бас бодох юм. Наранбаатар битэр чинь үеийнгийн битэн жилтэй хүмүүс. Намбаа гэж биэндээ сайхан үндэслэлээ ханддаг. Тэгээ бид нар бас Лондонгийн олимпиад нэг бас нэг сонирхолтой болсон л да. Наранбаатарыг явуулах уу одоо өөр залуу тавирчаа явуулах уу гэдэг. Чимбай ерөнхийлөгч тэрэн дээр бол Наранбаатарыг явуулаад яа тийм. Тэ? Тэгээ би болохоор бас нэг онжоо явуулчих санаатай байгаад байдаг. Тэгээ санал хураалт хийсэн. Тэгээ Чимбай ерөнхийлөгч оронд нь ном явуул гэдэг. Тэгээ мэдгүй тэгэл явуулсан бидний одоо ихтгэл найдвар хүлээлгэсэн очсон Наранбаатар маань тэгэл эхний үе дээр ялгадаад ирсэн. Тэгээ дараа нь дарга болсон л та. Одоо энэ биеийн тамирын спортын хөгжлийн төвийн дарга болоод тэгсэн тэр хүний одоо тэр шигшээ албаны дарга басгүй одоо миний аавын насны хүн л дээ зайлал. Тэгсэн энэ хүн болохоор нөгөө 8 оны визний чинь хийжсэн тухайд ерөнхий нарийн бичгийн дарга болсон чөлөөтгөн холбооны. Тэ? Энэ хүн чинь болоод ирсэн. Тэгэл ерөнхийдөө бол байдал биштэй тэгсэн л дээ. Ер нь тусдаа одоо шигшээгийн эрэгтэйчүүд болохоор төвийн юуны эрүүл мэндийн юуны биеийн тамирын спортын хөгжлийн төвөөс санхүүж байгаа гэл одоо энэ нөхдүүд яриад байгаа чинь тэр яриа байхгүй юу? Харин тим гэж энэ спортод явдаг хүмүүс ярьж байгаа. Тийм баримттай баталгаатай юмнууд энэ ч байгаад байдаг. Уг нь энэ ийм асуудлыг бид нар телевиз арай дугаар биш тий? Хоорондоо суугаад ярьчмаар юм шүү. Нөхцөл бодол бүхэл байсан. Би одоо дуухад хүлээгээд ирээгүй. Би бүр зөвлөгөөн дээр семинар дээр суугаад цогоо ирээгүй. Ирсэн хойно л одоо ингээл
байхгүй хоогоор ингээд баах юм. Одоо тэгээд муу нэртэй лууд онцтой асаа шуурга гэдэг хүн болчиход байна л та. Тийм байна. За одоо дахиад нэг бичлэг үзүүлье. Энэ нөгөө хэвлэлийн бага хурлын бичлэг байна. За. Нөгөө талаас ч одоо таныг огцорхыг шаардж байгаа талын хэвлэлийн бага хурлын бичлэг. Тэгээ энэ одоо давуу дөрж аврах жишээлбэл өөрөө хувьяас 352 сая төгрөгийг 2014 онд чөлөөтгөхийн холбоонд оруулсан гэж байгаа. Яг өөрөө оруулахдаа яг аль данснаас хэдэн сарын хизээ шилжүүлсэн. Тэгээд тэр 352 сая төгрөгийг ямар шийдвэрээр зарцуулсан юм бэ? Зарцуулахдаа ямар үйл ажиллагаанд зарцуулсан бэ гэдг нь ерөөсө тодорхойгүй. Зүгээр цээжнийхээ пангаар л ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн нэгдүгürt энэ холбоог удирдах байгаа хүмүүс бол өөрөө хууль бусаа. Хууль бус мөртлөө ингэж ажиллана гэдэг бол энэ чөлөөт бүхийг хамт олныг бол доромжилж байгаа асуудал. Монгол улсын хууль дүрмийг хүндлэхгүй байгаа асуудал. Монголын чөлөөт бүхийхний өнөөдрийг хүртэл олж авсан энэ их амжилтанд холбооны зүгээс наад зах нь тэмцээнд явах зардал санхүүгийн тусламж үзүүлдэггүй байсан гэдгийг хэллээ. Энэ хугацаанд соёл спорт аялал жуулчлалын яамнаас л тамирчдад томоохон дэмжлэг үзүүлсээр иржээ. Тэгсэн хэрэн тамирчид амжилт гаргаад ирэхэд чөлөөт бүхий холбооны удирдлагууд дасгалжуулагчийг нь дуудан хүний амжилтаар битгий хүйдэг нэгд байгаараа зэргээр дарамтлагдаг байсан гэв. Мөн амжилт гаргаад ирэхэд даваг дөрж ерөнхийлөгч наад медалийг чинь би хөөцөлдөж байж мөнгөөр л авсан шүү гэх зэргээр байнга дарамталдаг юм өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм аа. За бид хоёрын бараг ярьсан сэдв тийм үү? Тийм ингээл мушгиж байгаа байхгүй юу? Саяны яриад байгаа. Энэ алтан хувийг гэдэг хүнийг би танил л да. Энэ зэсэрдний хувийн одоо гоки ажилчид гэдэг нэг хэсэг нэлээд тийм тэмцэл бужигна гэсэн. Энэ хүн чөлөөтэй одоо төв дэлхийн ямар нэгэн медаль зэдэл байна уу? Энэ хүн манай сумаатай холбоотой хүн шүү дээ. Сумаа тайлбарлажсэн тий. Тэгээд манай нөгөө цэвнэм ах Көктийн хот цэвнэм ахын хамаат наачаа. Тийм үү. Тэгээ нэг мэдсэн чинь тухайн ерөнхий сайд байсан Сүү Батболд Эрдэнэтэд очсон чинь бас л бужигнуулсан. Уйлж мойлаа л те. Одоо энэ хүний хийгээд байгаа ажил хэрэглэж одоо юу байна? Энийг одоо хин одоо дуудаж авчираад. За тэгвэл сумогийн хүн юм бэ. За сумогийн манай тайлбарлагч дүүн хүртэл аюурцсан гэдэг миний дүү яд барилдаал явж идэв шүү дээ. За тэгэхээр таны халаас руу өнгөх нь асууш руу. Та ер нь би таныг тэр бомтон гэж боддог байхгүй. А та нөгөө төрийн өндөр албан тушаалтан биш учраас таны хөрөнгө олонд харагддаггүй. А тэгэхээр энэ хүмүүс таныг ингээд нэг мөнгө төгрөг идсэн байх магадaltaй гэж яриад байгаа учраас би таны орлого чинь дайжгүй юу өөрт чинь хүрж байгаа юу? Одоо та жилийн хэдэн төгрөгийн орлоготой вэ гэж. За төгрөгийн тэр бомтон бол төгрөгийн тэр бомтон. За. Үйлдвэрлэх дээр яриад бас төгрөгөөр бол тэр бомтон шүү. Гэхдээ тэр доллар их биш. Би ганц юм хэлээ л да. За юу гэж тайлбарлах вэ дээ одоо. Нөгөө Скотаварга нэг алдартай үг гэдэг шүү дээ. Тэ. Хүн рүү бол яаж давталж болно? Яаж дайрж болно? Хоёрхан юм байдаг гэж. Төрөвч рүү битээ өнгөөгөөрэй. Нэгт, хоёрт галтгоороо битээ өнгөөгөөрэй гэж хэлдэг. Би ямар утгатай мундаг үг хэлсэн юм бол. Тэгээ би тайлбарх шаардлагатай. Би энд одоо ингээд энэ алтгоо ингээд нөгөө би өстө 7 болчрохоогоо толгой би тийм гэж хэлэх ёстой юу? Би яаглаараа ингэж өдөө өөрт бүх дэмжиж явчаад өнөөдөр энэ холбооныхоо өдөр зөвлөөс ингэж одоо үүрэг дарганд гадны тэмцээн уралдаан авчирчаад улсаасаа ингэж тухайн үед ингэж баталгаатай бүх юм гаргасан юм. Яагаад би идэх ёстой? Би хэлчихье би энэ нөхөрт. Би бол мөнгө барьж үтсэн хүн шүү заяа. За одоо шаардлага руугаа хоёлаа буцаад орноо. 4-р залт. Одоо дэлгэцэн дөхөх хаа. Нөгөө 16 залттай чинь 4-р залт. Би энд уншаад өгчээ. За. Монголын чөлөөт бүхий холбооны 13 оны санхүүгийн тайланд өсвөрийн авраг шалрал тэмцээнээс орлогыг тусгаж тайлагнаагүй. Гадаадаас 400 тамирчин. Дасгалжуулагч шүүгч ирсэн. Хоолны зардалтанд 130 швейцар франкийг доод тал нь 4 хоногоор тооцож нийт 208,000 гаруй швейцар франк авсан. Нэг швейцар франк 2,000 төгрөгийн ханштай байгаа учраас энэ нь 461 сая төгрөг юм аа гэж. За дараагийнх нь. Батбол залт. За ихлэ хоёул энэ дөрөв дээр ярьчих дөө. Тэгэхээр харин би таныг нөгөө 416 сая төгрөгийг гулгуулах гээд байгаа ч юм уу. Түрүү жоохон мэдрэмжгүй хоёлаа ярьчлаа тий. Энэ юуны мөнгийг ингээд эдсэн гэд намайг дайраад байгаа. Улсын мөнгө эдсэн гэд дайраад байгаа юм уу тий? Нөхдүүд. Тий.
За болоод өгөө найзуудаа. Та энэ сайхан дахиад 13 оны юу? Түрүүн үзүүлсэн л дээ. Спорт яам. Энийг дахиад уншаад өгч. За энэ Монгол улсын эрүүл мэндийн спортын яамнаас ирсэн байна. Санхүүжилт олгоогүй гэсэн байна. Тэ? 2014 оны залуучуудын Аз ТV аврах шалралт тэмцээнд санхүүжилт олгож байгаагүй үгээр нотлоо гинэ. За энд бас нэг их сонирхолтой юм байна. Энэ 7 дугаар залт. За. За дэлгэцэндээ өгч. Казахстан улсанд болсон тэмцээнээс манайх нэг алт 3 хүрэл 3 мөнгө авчээ. Ингээд манай Пүрбаатар гавья шагналаа авах гээд очтол огт танихгүй Казахстан улсын иргэн хүнд Пүрбаатар гавьяатын хувцсыг тайлуулж өмсүүлээд шагналыг нь авахулсан байна. Монголын баг тамирчдын нөр их хөдөлмөрийн үр шимээр олж авсан баяр батлыг дээрэмдэж дарамтлсан. Хожим тэр Казахстан хүн даваг дөржийн Казахстан дахь 8-ны найз гэдэг нь тодорхой болсон энэ арай хитэрч байгаа босоо. Казахстан хүн гэж юу вэ? Энэ их алдаатай их тийм бодлогогүй бичсэн байгаамаа. Даа Казахстан хүний чинь зургийг бас өгчихсөн байгаа. Дэлгэцэнд байлаа. Казахстан дээр юу хэлэх вэ? Нэг 8-ныхаа найз хүнийг л та ажил да би яриа л да. За. Болох уу? За. Бухимдаад байна шүү дээ. Энэ нөгөө шаардлага хөргүүлэх тухай гэдэг юм дээр болохоор ингээд таны сайн унсан Казахстан хүн гэж юу вэ? Казак хүнийг л хэлээд байна да. Казахстан улсын иргэн хүнийг хэлээд байна. байна. Энэ бол нэг өсөндөө бол маш тийм бас бүдүүлэг ёс зүйн хүнд энийг одоо бичсэн байна те. Казахстан хүн гэж бол байх уу? Казах хүн гэж ярих уу? За би ганц юм хэлж. Энэ хүн чинь өөрөө их сонио. Монголын чөлөөтгөн холбооны дэд ерөнхийлөгч Баян-Улгийн аймгийн төрсөн эддэм хөрх юм Сэрэнбек ингэж хамаагүй хүмүүсийг хэлж болохгүй дээ. Сөрөнбек гэж одоо хүн байна да. Миний сураг сонсогдоод байна. Казахстан хүн, Казах нөхөрт очоо миний юмыг тайлсан. Энэ тухайн тэмцээний одоо Монголын чөлөөтгөн холбооны 14 оны чөлөөтгөн насны үргэлжлэн Аз ТV шалралт тэмцээнд оролцох багийн бүдүүр хүн тодорлоо гэдэг байна. Би бүх юмыг байсаа ганц юм хэлчихад баримттай ярьж байгаа байхгүй юу? Би өдөрт одоо нэг цалт өгч шүү дээ. Тийм биз дээ. Ингээд харсан эрэгтэй багийн ахлагчаар чөлөөтгөн холбооны дээр Алтай констракшн компани захирал Адуусан Бат Эрдэнэ томилогдсон тухай. За эмэгтэй баг дээр энэ манай Mongolian President гэсэн юм дээр байгаа шүү нэг зүйл. Монголын чөлөөтгөн холбооны дэд ерөнхийлөгч Сүрэнбек гэж байна. Ингээд томилсон. Чөлөөтгөн холбооны чи дэд ерөнхийлөгч юм уу? Дэд ерөнхийлөгч. Казахстаны иргэн биш юм уу? Юу яриад байгаа юм? Тэр аль юугаа гаргаад ирдэ? Флаш байна уу? Бага нөгөө юу Сүрэнбек гэдэг хүний үгүй энэ хүн гомдсон шүү. Өдөр гараад ирлээ. За Монгол улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ хүний одоо иргэний өмнөх байна. Баян-Улгийн аймгийн Өлгий 5 дугаар баг Ховд гол. Энэ хүн Монгол улсын иргэн. Тийм байна. Тийм ээ. Тэг Казахстан хүн биш байх нь. Яахаараа ийм барин тайван дутуу мэдээлэл ингэ. Таны 8-ны найз бол бүр биш үү? 8-ны найз би Япон руу Йокохама дугуйг би холбож өгөөд Казахстаны дистрибьютор болгож өгсөн юм. Яагаад дэмжиж болохгүй гэж? Яагаад? Энэ бизнесийн зарчим бизнес чинь өөрөөсөө өргөжж холбоогоо дэмждэг. Одоо нэг ашиг орлогоос өгөхгүй ч хүн байна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэж тайлбарлах вэ? Энийг чи одоо тэгээ хувь хүн бизнес хийж болтгүй гэх гээд байгаа юм уу? Тэгсэн мөртлөө энэ албан юм дээр нь болохоор тоогүй. Казахстан хүн гэж. Гэхдээ ер нь ингээд хараад байхад би тэгтээ эднэрийн энийг хараад бас жоохон эвгүүцсэн байхгүй юу? Яхаараа Пүрбаатар гавьяатын хувцсыг тайлж аваачаа Казахстаны иргэнд өмсүүлчихдээ ингээд жоохон дургуур магадлалтай байсан шүү. Олон улсын бүхний холбооны нэгдсэн холбооны дүрмээр ярих юм бол багийн ахлагч багаа төлөөлж гардах ёстой байд. Цом. Тэ? Энэ дээр бол Бат Эрдэнэ гардах ёстой. Бат Эрдэнэ ирээгүй бол Сэрэнбек гаргаж гэсэн. Тэгэл өнөөдөр Сэрэнбек над руу ирсэн. Аварга Монголд юу болоод байгаа юм бэ гэдэг. Чамааг л Казахстан гэж нөхөр хилчлээ гээд хин тэгээд байгаа гэсэн чинь Пүрбаатар л тэгж энэ гэсэн чинь баярлалаа хөгшин урд оройн тэмцээнд дуусгаа сайхан эдэж уучаад баярлалаа сайхан боллоо гэж арх марх ууж байгаа тэгэл сайхан ир усууд байна да. Тэгэл ингээд явсан байна гэсэн чинь за ингэж хэлэлцэх бас амар имзэг хүлээж авчихлаа. Үгүй өнөөдөр бас бодрогонтой ярьлаа л да. Олимпийн амрах. За. Астанад бол тэмцээн Казах хүчин боксер хүчтэй шүү дээ. Тэгээс манай энэ Сэрэнбек чинь бүх холбоотуудыг хийж өгч байгаа. Хоол унд инээ дээр машин дээр гэсэн. Манай Цагаанбаатар байна.
Эдгээр чинь хүртэл Сэрэнберг ярьсан байдаг шүү дээ. Ийм мэдээлэл хийж болохгүй. Дээр нь эн чинь Монгол улсын иргэн хүн. Казах гэхээр яахан бид нар хавчин гадуурлах ёстой юм уу? Бид нар яхаараа цөөнхөө ингэж дэмжиж тэд нар чинь Казахтай очин ч гэсэн монголчууд гэж хэлэгддэг. Надад Казахад бүр дээрээс доорлол найз бүгд байна. Энэ цөөнхөө яагаад бид нар ингэж ад үзэх шаардлагатай болсон? Энэ байдлаас харах юм бол Казахстан хүн гэж байдгүй. Юмаа мэдэж ярих хэрэгтэй. Энэ жоох эвгүй юм болчих. Энэ одоо тэгэл айхтар асуудал болж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө би танид жин хараа. Чөлөөтгөн холбооны өдөр цэвэрлэлийн гишүүн тэд ерөнхийлөгч жин хараа. Депозит одоо энэ чөлөөтгөн холбооны данс руу 2 жил дараалаад ингэж татвараа төлсөн баримт. Энэ хүнээ. Тий. Одоо бид нар чинь чөлөөтгөн 15 гишүүнтэй тэрнээс болж игэл нэг 20 сая төгрөг суулгах гэдэг үүлээ үздэг байхгүй юу? Бит бус тий бит хөрөнгө гэдэг. Манай хүн болохоор ингэж Тэр 20 сая төгрөгийг Сэрэнберг сандив гэдэг ингээд ороод ирсэн. Ингээд өгсөн. Жилийнхаа ингээд өгсөн. Тэгэд энэ мөнгөөр чинь ингэж үйл ажиллагаа явуулж байгаа гэл ингэхээр л одоо энэ асуудал дээр ингээд ярил. Одоо чинь тэр хүн чинь одоо Монгол улсын иргэн одоо тэр хүний хог юм уу? Казах хүн бол төрсөндөө хог юм уу энэ чинь тэгвэл? болохгүй л дээ. Болохгүй шүү дээ. Ийм ухаантай барин тавь ярьж болохгүй. Бүрбаатар гавьяат ахаа. За хоёулагийн эхний үе дуусж байна. За. Ярилцлагын маань эхний нэг үе дуусж байна. Тэгэхээр хэдхэн минутын реклам зар сурчлагын дараа хоёулаа дахиад студид холбогдноо. Дахиад яриагаа үргэлжлүүлнэ. За. Тэгээд. За. Миний яриа ойл. За. Дахиад хоёулаа ёс зүйн асуудал руу орно. За энэ шаардлагын 8-д ингэж бичсэн байгаа. Одоо өөрт нь үнэн үг хэлж шудраг хандсан дасгалжуулагч тамирчин шүүгчдийг хараан загнаж заримыг нь үүрэгт ажиллаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуулагч юм. Энэ спортын эрхэмдээ зарчим болсон Олимпийн хатуу хоригдсон хүнийг ялгуурлан гадуурхын эсрэг үзлийг уландаа гიშгсэн 2 нүүр гаргаж чаддаг бялдууч юм байна. Шаардлагын 8-д байгаа. Ямар үндсээр ингэж хийж байгаа юм бэ? Харин ямар үндсээр ингэж байна? Одоо ингэж одоо өдөө хүртэл одоо спортод ингэж зориулаад явсан хүнийг 2 нуур гардаг бялдуучаа. Үгүй энэ бол биш та шаардлагаасаа хэтэрсэн цэвэр доромжил болцсон юм байхгүй юу? Ийм шаардлага байд юм уу? Жишээ нь тий? Давуу дөржөөс ямар ч менежмент гарахгүй. Арга барил уур чадвар сэтгэл зүрэх байхгүй. Сумоогоос хөөгдсөн. За юу. Эрсний гай. Гутаан доромжилсон. Дээрэмдэд дарамтлсан. Дарангуйлагч. Саяны хэлдгээр 2 нүр гаргадаг бялдууч. Ингээд тэмдэглэсэн шүү. Засаршгүй итгээд гэж байгаа байхгүй. Энэ шаардлага юм уу? Ийм шаардлага байд юм уу? Гаргаад ирсэн байна. Ийм шаардлага байд юм уу? Энэ цэвэр доромжил. Альва юмыг бодтой, баримттай гар ярина шүү. Энийг бол би шаардлага гэж хүлээж авахгүй. Түрүүн нөгөө тамирчныхаа өмнөөс барилдсан Батбаяр дасгалжуулагч Монгол Улсын гавьяа тамирчин. Одоо манай охтын шигшээбогийн дасгалжуулагч. Тэр хүнээс асуусан манай багийнхаа явж. За давуу дөрж та нарыг яаж дарамталдаг вэ гэсэн. Тэгэд хариултын үзэгчдэд сонирхуулъя. Тий энэ олон нийтэд бол их тэнцвэргүй ийм мэдээлэл хүрсэнд бол би харамсаж байгаа. Би өөрөө адилхан энэ эмэгтэй бүхийн өсний шгшээгийн ахлах дасгалжуулагч. Давуу дөрж авраг биднийг хариуцлагатай том барилдааны өмнө ирж заавал уулздаг. Тэр үедээ юу хэлдэг вэ гэхээр их орон харж байгаа, уул ус ч харж байгаа. Ээж аав ч хараад хүлээж байгаа шүү. Миний хүүхдүүдтэй арчаад өгөөрэй гэж хэлдэг. Заримдаа өшөө жахан хүч оруулаад за миний хүүхдүүд алаад өгөөрэй надуулаа гэж хэлдэг. Энэ одоо урам зориг өгсөн гэхүү жаахан сэтгэл санааны хувьд өөд нь өргөжийн хэлжсэн үгнүүдийг л би дуулж ирсэн. Тэгээ энэ донд орсон одоо алаад өгөөрэй гэдгийг алан шүү гэж сонсцсон юм болов уу эсвэл би
тэр нөхдүүд маань тэгж сонсож чад яриад байгаа юм уу? Эсвэл одоо үнэхээр орон зүйгүй юм яриад байгаа юм уу? За биднийг хариуцлагатай том тэмцээнүүдэд ялах боломжоо алдсан үед бол бас бидэнд ирж хатуу шаардлагыг тавьдаг. Зүй ёсны шаардлагыг тавьдаг. Та нар төрөөс та нар хэдэн төгрөгийн санхүүжилт аваад явдаг гэлээ. Тийм ээ? Бид нар та бүхний залгам шалаа, залуучууд өсвөр үеийн тамирчдыг бэлтгэхэд ямар өргөн хүрээнд ажил явуулаад хөрөнгө мөнгө сэтгэл санаа бүх юмаа зориулаад та нар торгон үзүүр дээр нь гарч ирчээд ийм хариуцлагагүй барилдаа хийхдээ яах вэ гэж хатууг хэлдэг. Энэ бол зүй ёсны шаардлага. Энд бол бид нар алдаа гаргасан. Ялах боломжийг алдсан. Үнэхээр хүн харах арчаагүй төвчэн дээр барилдаа хийсэн бол бид нар ч өөрсдөө тамирчтай загнаж одоо шаардлага тавьдаг Ингэж хариулсан. Тэгээд би үл яг үндэ таныг дарангуулагч одоо дарангуулагч нь ч юу зүгээр дарамтлсан гэхээр нь магадгүй гэж бодсон. Та ч н омогтой, эмоцтой тийм хүн шүү дээ. Спортод байна шүү дээ. Би боддог байхгүй юу? Спортод арч л хэрэггүй шүү. Спортод маш сайн сахилга зохион байгуулалттай, өсвөтэй. Эстонери атгсан гар шиг эв нэгдэлтэй маш хатуу хагасрын зохион байгуулалтад явна шүү дээ. Би ч одоо энэ яг л нэг сумогийн аврах гэж хэлж магадгүй үгүй ээ. Сумоогоос их юм авсан би. Сумоогоос гайхамшигтай тийм ээ чадвар, гайхамшигтай ёс суртахуун, хүнийг хайрлах сэтгэл, өөрийгөө дайчлах сэтгэлийг би тэр сумогийн амьдралаас ч авсан. Би тодорхой ёсны шаардлага тавина. Хатуу шаардлага. Цаашдаач тавина. Болж байна. За яг болё одоо болохгүй гэлтэй нь ш. Нэг ийм асуултыг би тавья гэж бодчихсон. Хоёул одоо би танилуу бүтэн цаг дайрлаа сая. Харин өстө найгууд ярьж шүү дээ. Тэдний нөгөө төр хорооны гишүүн шиг л явлаа. Тэг би энэ Баццэг гээд манай гавьяа тамирчин энэ хүний тухай асуух гэсэн. Дэлхийн аваргын хошоо медальтай, олимпийн медальтай, универсиадын аварга, Монгол улсын гавьяа тамирчин, Цагаанбаатарын амжилтыг давтсан гэж хүмүүс хэлсэн надаа. Ойдуу аваргын дараа эренблэгдэж байгаа гэсэн. Тэгэхэд яагаад Монгол улсын хөдөлмөрийн баатар өгөхгүй байгаа юм бэ энэ хүнд? Гэдэг ийм асуултыг нэг бүх сонирхогч хүн надад хэлж өгсөн. Эвидээ. Нэгэн Монголын чөлөөтгөн холбоонд нар авчирсан хүүхэд. Бидний өдөр цэвэрлээд аваад холбоо явахад нар авчирсан хүүхэд шүү. Хайртай дээ. Хэлчихье би. Өнөөдөр эрэгтэйчүүд маань Баццэгтэй байрцах юм уу? Альваад нэг юм ингэж байдлаар хандна гэвэл Баццгийн төвдлгээд гаргасан амжилтыг гаргачаад хүрээд ир. Би сая Баццэгт би байр өгсөн. Яагаад болохгүй гэж. Монголын чөлөөтгөн холбооны түүхэнд эмэгтэй бага төлөөлж хаа байсан тэр 10 онд анхны алтан медалыг авчирсан Баццэг гайхамшигтай. Лондонд болсон зуны олимпийн наадамд бүхэл бүтэн 32 жил тасарсан медаль. 32 жил 7 олимпийн цэглээс цацарсан медалыг авчирсан. Мөн дэлхийн хошоо медальтай мөнгөн медалыг хорондоо авчирсан. Дээр нь универсиад наадмын Монголын анхны эмэгтэй аварга анхны эрэгтэй чөлөө эмэгтэй шав. Ийм хүүхдийг бид нар хайрлаж хамгаалахгүй. Тэгээ холбоо хамгаалахгүй бол яах юм? Хэн хамгаалах юм? Энэ хэмжээний амжилт гаргаасаа гэж хүмүүс их сонин штэ. Олимпийн дэлхийн аварга бол давгаа аварга Баццгийн мөрөн дээрээ суулгасан. Би тэр хүүхдийг хайрлалгүй яах юм бэ? Би ээжгээ харж мөрөн дээрээ суулгана. Ийм их Монголын чөлөөтгөн холбооны түүхэнд байхгүй амжилтуудыг гаргаж ирсэн хүүхдийг би мөрөн дээрээ суулгаж явуулгүй яа. Сэвтэнгээд нэг хүн бити дэми юм гэсэн. Юу яриад энэ чинь манай холбооны бидний өдний хүртэл явсан одоо хөрөнгө оруулалт, эд материал, тийм үстэй бүхэл ниаруу холбоо сүлжээ бүхэл юмны чинь үр дүн тийм үстэй уул усна гэж сая хэллээ, аав ээжийн гэж хэллээ, хамт олон гэж хэллээ. Спорт сургалтын төв яам нь бас хэлж байна. Бүхэл юмыг ингэж энэ хүүхд чинь авраг болж байгаа шүү дээ. Тийм үстэй 32 жил 80 оноос хойш бид нар медалийн бараа хараагүй.
бүү байхгүй болсон. Монголын жүлдүүд бүх унсан. Түрүүн та хэлсэнтэй бол догш уйлж ийсэн гэдэг. Тий. 8 он шүү дээ. 8 он. 4 жилийн дараа бид нар ингээд босгоод ирж байгаа байхгүй юу? Би хэлээ л да. Монголын жүлдүүдийн холбооны бодлого бол ерөөсөө шгшээгийн багш нар биш ээ. Одоо энэ баримттай ярьж байгаа мөнгө төгрөг өгж байгаа бол өгж байгаа. Бүх юм баримттайгаа. Тийм ээ? Монголын жүлдүүдийн холбооны бодлого гэдэг чинь энэ дараачийн үеийн тамирчид бүх утгаараа 21 аймаг энэ аймагаас салбар зөвлөлөдрөө бүх юм явдсан шүү дээ. Энийг одоо өсвөр үе гэдэг. Би удахгүй одоо 10 хоногийн дараа Асашуру кап гэдэг тэмцээн зохион байгуулсан. За тий Асашуру кап гэдэг тэмцээн манай улсад болох гэж байгаа юм билээ. Энэ чинь одоо ингээл өсвөр үед одоо бид нар чинь 2 олимпийн цэгийн 2 олимпийн цэгийн дараа одоо ингээл 16 та хүүхдүүд чинь ороод ирнэ шүү дээ. Энэ хүүхдүүдэд дэмжих хэрэгтэй байна. Өсвөр үе чинь одоо тасраад байна. Нодлон Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнээс манайх ганцхан хөрөг медаль авсан өсвөр үе. Тэгээ энийг гадны тамирчид авчир тэмцээн уралдаан хийж тэгээд өөрөө Асашуру кап гэдэг санал гаргаж дэлхийн бүхий нэгдсэн холбооны Хичнээн орны хүүхдүүд ирэх үү? Энэ анхны тэмцээн гэдгээр ер нь бол Аз аваргаас илүү их тамирчин оролцсон гэж бодож байсан боловч одоогийн байдлаар 5-6 тулс байна да. Зүгээрээ 5 сарын 29-нээс 31-ний хооронд энэ хүүхдүүдийн баяр болж байгаа. Монгол улс чинь хөрсийн баяр болно. Энд чинь нэг басандаа өсвөр үедээ бид нар чинь би хэлж байгаа байхгүй юу? Өндөр дэвжээтэй засаад Аз ТV аврах энэ хэмжээнд юм уу те? Олон улсын зэрэглэлийн тэмцээнд хийх учраас энийг хүүхдүүдэд урам зориг өгөөрэй гэж байгаа. Энэ нэг басандаа бидний бэлэг. Тэгээ би буруу хийж ин зөв гэж мэдэхгүй. Гэтэ би төрөөсөн хүүхдэд би мөнгө шагнал өгье гэж. Уг нь бол дөрмөндөө хүүхдэд 16-наас өссөн хүүхд амнаас хүрт мөнгө өгж болохгүй гэсэн дөрөв байдаг л байна. Би энийг зөрчсөн юм аа. Уу яад юм бэ? Тэр Баян онгороос ирсэн хүүхдүүд те Хинтигээс ирсэн хүүхдүүд одоо буур Асгацсан аймгаас ирээд тэр тэмцээнд оролцоод шагнал авах л дээ. Энэ хүүхдийн баярын бэлэг байхгүй юу? Шагнал хэдэг өгч байгаа гэж бодож байна. Хэдэг өнгөр өгүүлмээр байна. Мэдхгүй даа. Би бол хүүхдүүд бол их л мөнгө өгөөсэй л гэж бодож байна. Тэ ийм л байгаа юм л да. Яг олон улсын юугаар бол хүүхдэд мөнгө бариад болдгоо байхгүй юу? Тэгэхдээ энийг зөрчиж байгаа юм л да. Яад юм бэ? Би нэг удаа ч гэсэн бас хөдөлмөр хүүхд гэдэг чинь айгүй тийм цагаахан сайхан хүүхд. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон тэр мөнгийг аав ээж нэг цайнаас аваад өчөөсөө гэж бодсон үедээс би тэр хүүхдэд нэг $500 мөнгө шагнал өгч. Тэгээ нэг сая төгрөг л дөө. Тэгээ энэ удаад болохоор нэг 5-6 улсад ирэх байх. Уу яад юм бэ? Энэ хүүхдийн баяраа хүүхдүүд өөрсдөө өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлээд тэр давцсан дээр өндөр дэвжээнд том ордонд тий олон улсын зэрэгэлтэй хэмжээний статусын тэр тэмцээнд үзээд гараад барилдаг л дээ энэ хүүхдүүд буян болно шүү дээ. Тэгээд бид нар цаашдаа энийгээр тэмцээний уралдаанд их сэтгэл гаргаж активны байж олон улс бүхий нэгдсэн холбоонд ингэж зөв ингэж одоо PR хийж явж байгаа юм. Энийг одоо буруу менежмент гэж хэлээд байгаа. Гадна манайх 2016-нд Олимпийн эрх авах тэмцээнийг анх удаа Монгол зохион байгуулагч чинь гэдэг сайхан мэдээ сонссон шүү. Энэ өнөөдрийн хэвлэлийн бах хурал дээр тарааж өгсөн дээр байгаа. Материал дээр байна. Үнэ. Би манай өдөр зөвлөөс надад нэг үүрэг болгосон юм аа. 16 оны Рио 16 оны ядаж нэг эрхийн тэмцээн гэж заавал авчирч шүү. Үүрэг болсон. Би хөөцөлдсөн. Тэгээд Азад болох тэмцээн, дэлхийд болох тэмцээн, олон улсын чанарт ер нь бол 3 тэмцээнд байгаа л. Дэлхийн аврагтайгаа нийлээд Олимпиад оролцох эрхийн тэмцээн 4 тэмцээн байгаа. Тэрийг хөөцөлдсөн. Тэгээд Санкт-Петербургийн дараа би нэг Казахстан явчихад ирсэн нөгөө дэлхийн эмэгтэйчүүдийн цомын дараа. Тэгээд уулзаад байжсэн чинь Астана хотод байжгаад бүхэн холбооныхонтой уулзсан. Сайхан нөхрийн харьцаатай. Бид нар Азийн тэмцээнийг бид нар авцсан шүү дээ гэдэг. Би бараагаал явчихсан. Казахстан. Казахстан талчлаа. Одоо яана гэл. Тэгсэн чинь харин төд удалгүй баяртай мэдээ ирлээ. Манай Баян хөх генсек яриад зааварга халуун баяр өргөе гэдэг. Юу болсон бэ гэсэн чинь. Бид нар олон улсынхан эрхийн тэмцээг авчлаа штэ гэсэн баггүй юу. Тэгэл үүрэг оройлоо зөв үүсгэж чинь даа гэж. Би дотор амар байсан. Энэ манай спортын түүхэнд анх удаа. Олимпийн тэмцээн бол альч төрөлд байхгүй гэж бодож байна л да. Тэгээд дээр нь сая дуухад болсон Азийн бүхий холбооны ансамбл нэгдсэн хурлаар Монголын Үзбекистан улсын иргэн ахруул
одоо Ахрол гэдэг хүн байна л да. Доод нэрийн сайн санахгүй. Тэр олон улсын нэгдсэн бүхэн холбооны дэд ерөнхийлөгч. За асуушаар юу? Бид нар ихтгэл хүлээлгээд дээд зөвлөсөө ийм шийд өдөр зөвлөсөө Монголд ийм тэмцээн Монголд хуваарлаа шүү. Энд чинь зүгээр аваачаад очиод өгчдөг юм биш. Одоо хэдэн орны тамирчид ирэх вэ? Чи одоо Олимпик авахын тулд за ирэх авахын төлөө 6 улс өрсөлдсөн. Канада, Герман, Унгар, Болгар, Египт, Монгол. Турк гэлээ дээ энэ хоёрын нэг л. энэс манайх ялчиж Тэгээ байгаа. манайхад одоо ихтгэл найдвар хүлээлээ. Бидний өдний хүртэл одоо авч явж байгаа менежмент сайтай одоо тэгээд бүх тамирчид зэрэг ингээд сайжирч байгаа учраас за Монгол энэ тэмцээн эрхийн тэмцээний өглөө шүү. Эх жилийн 4 сарын 19-ээс эхлэлтэй 3 хоног. Энэ дээр эрэгтэй эмэгтэй чөлөөт бүх дээр нь сонгомол нөгөө сонгомол чинь одоо Нөгөө хэдий явсан. Тэгээ энэ нөгөө визний жинхэнэ нөгөө визний 8 ээжсэн сонгомол чинь одоо болно тий. Бус бусууд битэл дэж ирээсэй. Хэдэн орны тамирчид ирэх бол. Тэгээ би бас энийг бас асуусан л та. Тий. Тэгсэн би бас дутуу бодож ирсэн байл. Асуусандаа ч бас буруудаг. Энэ Олимпийн эрхийн тэмцээн гэдэг чинь баг дэлхийн аврах шүү. Асууш өрөмөн чи. Дээр нь эндээс 60-аас 80 улс ирдэ шүү. Хөөх энэ чинь нөгөө ASEAN-тэй адилхан байна шүү. Харин баргалж Дэлхийн ASEAN чинь бол дэлхийн 50 орны удирдагчд ирэх хэрэгтэй байхгүй юу? чөлөөт бүхэн эрхийн тэмцээн гэдгээр л эн чинь тэгээд тэр нь Монгол манай тамирч асар их монголчуудад одоо фанат, фэнүүд бүгд хайртай хүмүүс одоо нэг хэд хоног баярлах баяртай болчихж байгаа байхгүй юу? Тэгээ бүхэн баяр шахуул юм болно шүү дээ. Сонгомлыг бид нэр эрхийн төлөө яад одоо хамаагүй алдсан гэж хэлж болохгүй байна. Алдчихж байгаа. Нөгөө бид нар чинь ингэж ярьдаг шүү дээ. Манай гүндэг маа тэр улсад болсон Олимпиа эрх авах тэмцээнээс Олимпи эрхээ авлаа гэж тэгдэг шиг одоо Монгол улсын Олимпи эрх авах тэмцээнээс манай улсын тамирч эрхээ авлаа гэд дэлхийн нийтээр явах нэ. Тэгэлгүй байд Монгол улсын дэмжээн дээрээс Монголын тэмцээн эрхээ авлаа гэж байна шүү дээ. Тэгээд хамгийн гоё нь ялангаад эрхээ авангууд тэнцээ зарладаг гэж байгаа байхгүй юу? Жишээ нь мөнх баясгалан одоо эмэгтэйчүүдийн тэдэн килограммд Олимпиад оролцох Рио де Жанейро 2016 оны эрхээ авлаа гэж таныг дуудана шүү дээ. Ямар гоё кайф вэ? Тийм байна. Тэгээд Монгол таныг улс төрийн дуул одоо явна шүү дээ. Намайг төрийн дуулаагаа гэдэг би ич одоо дуулаагүй л дээ. Тэгтээ яг хөтэ энэ чинь тэр хэмжээнд юм хийгээ явж байгаа. Та тэрний сайхан тэр ямагчлыг нэг жоохон төсөөлдөө. Тэгээд энэ хамгийн давуу тал нь Монгол улстай болдог гэдэг утгаараа энэ тамирчдын бие сэтгэл болон бүхэл юмд байна ш. Сайн нь энэ Монгол улс бас холбоо болон одоо харьяа яамны спортын газар бас энэ дээр хамтарч сайхан ажиллана. Тэ дэмжиж туслаарай. Одоо нийт бүгчүүдэд хандаж одоо асуушураа урган яах вэ? Ааш араншин гэдэг бол тэгэл ерөөсөө нэг настай хамт нэг л юмд ороод дуусгах байна. Тэгээ би хэлж байгаа нэг энэ багш нар маань одоо жоохон ухаантай байгаа ч гэж хэлье. Дээр нь энэ тамирчдаар хамгийн хортой нь хэвлэлийн хурал хийж тамирчдаар ардаа суулгах одоо болох хэрэгтэй. Энд чинь нөгөө тамирчдын 2% тийм үстэй тэмцээн уралдаанд асар их тийм одоо имэх байдал. Одоо жинхэнэ тэр утгаараа нэг айдсан төрж байгаа байхгүй. Би энийг хэлж хөө тамирчдаа тий. Бэлтгэл сургуультай миний хүмүүс анхаараа. Тийм ээ? Сайхан анхаараад альва тийм дарамтлсан янз янз юм байхгүй шүү. Миний хүмүүс бэлтгэл сургууль тэгээ та нарын ард ямар хүн байгааг би мэдж байгаа. Тийм учраас бэлтгэл сургуультай сайн анхаарад дэлхийн аврагтаа сайхан оролцох хэрэгтэй шүү хүмүүс. Энэ чөлөөт бүхийн дивжээ өгөн дамдын шарав, ойдуу, хорлог, баяр мөх гээд энэ аврагуудын дивж алдар нэрээ дуурсгаж явсан дивжээ болохоос биш. Энд ирж хэрүүл хийдэг, нэг нэгийг матаж ухдаг дивжээ биш л юм. Тэгээд Олимпийн эрх авах жилийн өмнө ийм муухай юм болж байгаа нь бол онцгүй санагдаж байна. Ер нь бол ингээ харж байхад урд урдан дандаа юм хэрүүлтэй байсан. Яаж бид нар хэрүүл уралгүй өдөө хүртэл нэг хэсгээ хугацаанд явсан гэдэг. Өнөөдөр бас бүх мэддэг манай хүмүүс хэлдэг арчилтай учраас медалаас байхгүй болсон шүү гэж. Энийг өөрчлөө. Тэ? Гэхдээ ингээд бас л мушгил байх. Өнөөдрийн таны хэвлэлийн баг хурал дээрээс манай сэтгүүлч нар тараасан материалыг авчирсан. Манай мэдээнийхээ. За энд ингээд нөгөө үе үеийн тамирчдын манай Монголын шигшээ багийн хувцсыг асуушаа руу аврах хийж өгч ирсэн гэд. Энийг харсан чинь нэрээ санаанд орж байна. Төвшин баяр аврагийн маань алтан медаль авсан хувцсыг та хийж өгсөн те. Тэр шигшээгийн бүх хувцсыг хувцалсан. Ингээ харахаар 2010 он, 11 он, 14 он,
Бүр энэс урагшаага 2008 оны. Энэ ингэлтэй 2003 оноос эхэлсэн юм аа. Яг ингэж энэ чөлөөтгөн холбоонд орсноос хойш бүрэн хувцсан байхгүй юу? 2003 онд нөгөө одоо манай цагаан айдар мэдэх байхдаа Оосака хотод болсон дэлхийн аварга, жүдогийн дэлхийн аваргаар би хамгийн анх тамирчдаа бүхэл бүтэн Mizuno брендийн жүдогийн болон жүдогийн кимоно өгч байсан. Энийг одоо бүгд сайн мэдж байгаа. Ингээд эхэлсэн. 2000 Сидней олимпиад манайх ч одоо бараг түүхэндээ байхгүй медаль 0 зааж ирсэн. Тэр яс суудч л байлаа. 2004 онд дэмжин юусэн. Яг л бас нэг тодорхой хэмжээний хөлсөлмөрөөр олсон мөнгнөөсөө бас урам хайрлал. Тухайд би бас Асашуро сан гэж байгуул. Асашуро сангаас бол цэвэр өөрийнх нь Германаас явдаг шүү дээ. Цалингаасаа суудгаад татвар төлсөн дараачихан мөнгө өгөөд явдаг. Тэгээ ингээ явсан юм. Тэгээ айгүй их сонио юм бэлгшээлтэй. 2014 он 2004 оны Афины олимпиад манай цагаанаа ингээд нөгөө тасарсан медалыг аваад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол ингээд Mizuno брендийн хувцас ингээд өмссөн. Тэгээ шгшөө багийн үндэсний хувцасны зардал гэдэг энэ дандаа нөгөө өөрийнх нь Германаас гаргаж явуулж ирсэн юм аа. Энийг одоо бас анх хэлэхдээ. Тэгээд надад хамгийн урамтай үг нь юу гэвэл манай тамирчдыг аваргаа юуны тамирчны хотхон дотор японочдод андуурж ирсэн солонгосууд гэдэг. Солонгосчууд нөгөө японочдод мэдлэхгүй толгой гэсэн чинь ингээ орсон чинь Монгол явж штэ гэж хэлж ирсэн. Тэр нөгөө айгуу тийм сайхан зөв сайхан брендийн хувцастай сэтгэл хүн ер нь альбад ингэж сайхан цэвэрхэн хувцастад брендийн юм өмсөө явах гэж хүний сэтгэл санаа маш сайхан байж штэ. Хэдий бол бид тэр Jordan ч гэнэ үү юун ч гэнэ үү тэр шахааны хувцас өмсөх юм бэ. Би одоо энийг Олимпийн хороонд бас нэг хилээлээд байхгүй. Дараа нь би бүр одоо нөгөө Бээжинг Олимпийн талаар нэг дурдсая да. Үнэхээр энэ манай Төвшин баяр бол Монголын ард түмнийг одоо өссөн хүлээж алтан медаль авчирсан. Би энд бас тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог өөрийгөө. Энэ Mizuno брендийн хувцсыг би өөрөө би дизайн гаргасан байхгүй. Энэ анзаараарай энэ зүүн тал дээр энэ соён богоц. Тий. Тэгээд би тэр хэлж ирсэн нөгөө Тэнгэрт нандсан марыг ингэртэй зүгээд ирээрэй гэж хэлж ирсэн. Тэгээд ингэртэй зүгээд ирсэн дээ. Тий. Тэгээд их гоё штэ. Бадруугны манай Олимпийн авар Бадруугч бас энэ Олимпийг яг авсан. Энэ хувцсыг. Тэгээд давгаахаа миний охинд нэр хайрлаа гэсэн. Ааха. Би нэр хайрлсан. За ямар сайхан Юу юм. нэрийн асуулт та. За. Тэгээд нууц байж магадгүй гэж бодоо. Хин гэдэг нэр өгсөн та. Тэ одоо нартад гэрэлтсэн аавда мишээж ирсэн хүүгээд охин гээд нар мишэл. Оо ямар гоё нэр өгсөн. Тэрийг болохоор нар гэдэг бол алтан аав шүү дээ, тий. Мишээж ирсэн охин шүү гэж бодоход тэгээ нар мишэл гэж нэр хайрласан. Тийм ингээд ер нь бол их сайхан явдсан шүү дээ. Тэгээд эдгэрэл нь одоо ингээд болж бүтэхгүй. Манай 8 он ч нөгөө болд багшаа үүлж ирсэн. Нөгөө ард түмний үүлжсэн хоёр чинь давхцчихад байгаа байхгүй юу? Монголын Уг нь энэ чөлөөт хөхтөл чөлөөт чинь одоо олимпиас алт мөнгөн медальтад дэлхийн аваргуудтай байдаг. Тэр алтан үеэл яриад байдаг. Манай алтан үе чи одоо 70 гарчлаа шүү дээ. Хоёр буурал аврал маань тий. Тэгээ бид нар чи ухаандаа бол энийг л одоо сайн сайхан явуулах. Ер нь ингэ бодоод байсан чинь би ер нь юу хийгээд байгаа юм бэ гэсэн бодсоо байсан шүү. Ингээл урсгал зардал гаргаад ингээл та бол аюулгүй мөнгө гаргасан бэ. Энэ одоо энэ мөнгөийг ингээд тоолоод ингээд харж байхад одоо юу л да яг би биш л дээ. Монголын чөлөөтгөө холбооны өдөр зөвлөлийн одоо ингээд графикын дагуу бүгд нийлэхээр ингээд гараад ирж байгаа. Яг холбоо тэргүүлж байгаа хувьд бол ингэж миний гар үсгээр тэр явна л да. Энэ дотор надад нэг анхаарал татсан юм нь олон улсын найрамдал цуслангийн тэнд байгуулсан 6 дивжитэй тэр спорт зохицолбор заал байна. Чөлөөт бүхэд зориулж барьсан юм уу? 900 сая төгрөгийн хөнгө оруулалтаар хийсэн гэдэг. Нийтлээд 900 гаруй сая төгрөг болсон. Тэгээ энэ дээр болох юм бол дотроо саунд үүштэй зуны 6 дэмжээтэй юм. Энэ бол ерөөсөн Монголын түүхэнд байхгүй. Монголын чөлөөтийн түүхэнд спортын төв ордон дотор нэг 2 дивжээл байдیں۔ 6 дивжээсэн түүх бол байхгүй. Хүн болго энийг хэлж байсан. Тэгээд бид нар зуны камп Лондонгийн олимпиад зориулж энийг барьсан юм аа. Бүх юмын одоо стандартын хангалтын дагуу техникийн видео өрөөм гэдэг нь юм дээр зурагтаараа тавьждаг. Бүр Японы Sanyo брендийн агаар фильтр шүүгч эдрийг хоёр талд нь тавиад тэгээд дотроос саунд бассейж байхгүй л саунд дүүштэй. Тэгээд хүүхдүүдээ нөгөө тамирчдын одоо нөгөө дэмжээч их бохирддог байхгүй юу. Тийм учраас тэрхүү бүх юм угаах, хөөс орсон хувцас угаах бүр юуг нь авч та угаалгын машин цаг бүгдийг авч тавьсан шүү дээ.
Харин энэ их гоё. Би энийг юусоо Энд ийм байгаа юм да. Би яг энийг та сурталчилахад яадаг юм. харин би одоо энэ боломжийг ашиглаад энийг барихад би сэтгэл болон өдрөнгө харамгүй туссан Асуумагуудын компани одоо Түмэн ахтай хэлмээр Түмэн ашигтай энэ гэрлүүдийг зоож өгсөн. Өнөөдөр ч гэсэн ижлээ. Би бүр нарийн ярих юм бол Wi-Fi-гийн нөхцөл зоож өгсөн. Интернеттэй байсан. Тий. За энэ наатлынхан тэр нэг юм контейнер шиг энэ бол сэндвич юм байшаа. Дотроо болохоор саунд дүүштэй одоо яг л нөгөө дэлхийн стандартыг дагуу хангасан. Энэ манай ЕС-г манай найз Амраа маань нэг хийж өгсөн. Тэд ерөнхийлөгч болсон. Тэгээ бүгдээрээ олимпийн өмнө ийм сайхан кемп зуны сургалтын төвийг бариад явсан. Одоо бид нар бас эргэл энэ их бүтээлээс чинь оруулж одоо нэг амжилтын төлөө ингээл хүм болон ингээд зориулаа явж хахад тэгэл манайх эндээс ганцхан медальтай ирсэн шүү дээ. Нөгөө 32 жил тасарсан медаль батсаг энэ дэмжиж байсан. Тэгээ болоогүй би агуу сайхан очройн бурхнаа хоймордоо залсан. Очройн бурхнаа. Тэгэд нөгөө манай 125 кг хэмжээнд барилжсэн Чулуунбатын бэлтгэл хангагчийг бид нар Балгаараас 120 илтэй 2 тамирчин авчихсан. Одоо ирж одоо бэлтгэл хангуулсан. Тэгсэн манайр болох нөгөө Кристиан шашинтай байхгүй юу? Тэгээд бид нар тэмцээн эхлэхээс өмнө сэтгэл санаа болон эд юм бурхандаа залбирэн шүү, аав ээж нутагстаа залбирэн шүү гэж ийм юм гэж шинээр оруулах гэж үзсэн юм аа. Гэтэ би энийг бол цааш нь тамиж нэг хүн хүсэл мөрөөдөлтэй тий альваад ингэж залбирч мөргөж тийм ээ. Одоо Монгол хүн чинь уул бас нутаг бас гэдэг бүх юм чинь холбоотой гэдэг чинь шүү дээ. Тэрийг нь бас ууж өгөө төвлөрөл тийм ээ. Одоо барилдааны бүхэл гэмтлээс хамгаалсан очройн бурхнаа залсан шүү тэрэн дээр. Тэгээд энэ сайхан юм хийгээд өгсөн. Тэгээд манайх медальтай ирсэн. За энээс гадна би цааш яриад байж болох уу? Үгүй надад бол энийг хараад би үнэхээр гайхсан байхгүй. Яг л би чинь энэ мэдээлэлд ажиллаж байгаа бас бусдыг бодоод арай чих хүн байхгүй юу? Энэ тийм болоод ингээд сонсчдаг. Гэтэл би энийг огт мэдэхгүй. Өнөөдөр Хэвлэлийн баг хурал дээр Нейтралын чи үзэл сууж байгаа бүр гайхсан байхгүй. Ийм сайхан юм хийцнээ тэгээд ярьдаггүй. Тэгээд өнөөдөр таныг яаж энэ чи яриаггүй төлөө юу ч хийгээгүй л гэж байна шүү дээ. Нэг ч төгрөг зараагүй. Тэр байтугай тэр улсын мөнгө аваад идсэн л гэдэг нэртэй байж шүү дээ. Асаашураа. Энэ 12 онд өнгөрсөн асуудал. Тэрнээс дараа Охтын ахтын манай Асуумагуудын биокомбинат дах эко спорт цогцлбор гэдэг өдөр зөвлөлийн хүмүүс бүгдээрээ бүх юм төлөө зориулж юм хийж байгаа байхгүй юу. Тэгээ болж өгвөл энэ боломжийг ашиглаад хийж бүтээсэн нэг жоохон танаа студид гаргаад өгч шүү дээ. Дүрсээ юугаа өгөөч. Тий. Асуумагууд клубын спорт эко цогцлбор гэж байгаа. Нодлон манай Түмэн ашиг маань энийг ийм сайхан юм ингээд ээж бүрэн одоо спорт цогцлборыг одоо хийсэн. Тэгээд 60 бол одоо ингээд 60 хүний байр хоолтой гаднаа хөлбөмбөгийн талбайтай. Тэгээд манай өдөр зөвлөд ямар хүмүүс байдгийг хэлэх үү? За. 2 дархаа аврах. За. 1 аврах. За. За тэгээ гавьяатууд гэдэг одоо сайхан хүмүүс юм. 2 дархаа аврах манай өсгөө аврах, скут аврах гэдэг маань. Хоёулаа чөлөөтих. Тэгээд ер нь бүгд сайхан дэмж байгаа. Сая манай скут аврах бол үнэхээр одоо бүхин төлөө бүх юмаа зориулж явж байгаа. Одоо нэг олон жил сайхан барилдуулсан. Үндэсний хөрөө сайхан болсон. Эргээд холбоонд дэд ерөнхийлөгчийн өөрөө бариул хийгээд одоо энэ тамирчдыг юу ч үгүй гэдээ яриад би энэ дээр нэг ганц юм харъя л да. Энэ хамгийн сүүлчийн хугацааг та хэрэглээ харчихлаа. Энэ дээр 10 оны улсын аврагч төлөвлөсөн тамирчдын автомашинаараа шагнаа гэдэг. Энэ яг үнэхээр скут аврах дархан болсон тэмцээнд шагнал гардуулж өгч ирсэн юм а. Тэрний дараа бас зөндөө туслалцаа үзүүлсэн. Сая их чинь бас манай мандхнааранд азар гадуугаар байлж байна. Тэгээ бид нар өчтөр яриад за мандхад мэнтрүүгээрээ тэгээ ярьж байсан. Тэгээ яг үнийн дүнгээ гаргаад ирвэл их тийм хийсэн бүтээснээ ингээд яриад байх юм бол ингээд дараа нь ингээд тоог харахаар амар их тоог гарсан байгаа юм. Тэгээ би бас өсгөө аваргаас хэлмээр энэ сая Өсвөрийн улсын аваргыг манай өсгөө аварга гардан одоо зохион байгуулсан. Тэгээ ингээд бид нар ингээд хамжаал бүх юмараа ингээд явдсан шүү дээ. Тэрнээс биш нөгөө л нэг давг дөрж гээл одоо идэж яваад би ч одоо тэгээ тэрийг идэж уусан чинь байхгүй бүх хүн баримттай энэ ч байж идэг. Тэгээд одоо ингээд харж хамгийн гол нь одоо нөгөө юм витамин жилэлт өгөөгүй гэдэг нэг юм арсан шүү дээ тий. Аа жоохон баримттай бодиттой юм ярих хэрэгтэй манайхаа. Би нэг 11 оны Туркийн дэлхийн аварга дээр Стамбул улсын дэлхийн аварга дээр манайх явсан. Тэгсэн чинь Японы шигийнх нэг юм уугаад авахгүй юу?
энэ юу угаад байгаа гэсэн чинь амино вайдол гэдэг энэ эц бодсон солилцоог идэвхжүүлдэг бэлтгэл гэж байдаг. Тэгээд та нар юу угаад байгаа гэдэг ийм байдаг шүү дээ. Тэгээд би энэ Ajinomoto корпорацтай бас Японд очихдоо албан ёсоор зорж очиод тамирчтай би амино вайдл уулгамаар байна гэсэн. Тэгээд надад чи бас нэг хүний нүүр явна да тий. Намайг хүмүүс таньж байгаа. Тэглгүй яах вэ? Тэгээ ингээд ярихаар бас би нөгөө хийсэн ажлаа танилцуулъя гэдэг. Амино вайдлийн голд гэдэг. Энийг одоо манай жудогийн бас энэс арай хөхийг хэрэгэлдэг. Манайх бол алт голд гэдэг энийг хэрэгэлдэг байхгүй юу? Энэ ерөөсөө одоо дэлхийд дээр Монголын чөлөөт бүхийн холбооны гишүүгийн тамирчид болон Японы гишүүгийн тамирчид зөвхөн энийг ууж байгаа. За хоёулаа ярилцлага жоохон хөнгөн тийшээ яваа. Би нэг яриад дуусчихлаа. За. Дуусчихлаа байгаа. Надад бохомж олдсон. Тэгээд манай цагаа багш шидэр гээд юу ч өгөөгүй гэдэг байгаа байхгүй. Юу ч өгөөгүй гэдэг. Одоо энэ зургийг нэг аваад өгдөө тхүү. Тэр би одоо нэг боломжийг ашиглаад энэ одоо ингээл хангалтаараа ингээ өгдөг байхгүй. Нийлээд 14 онд 29 сая 807,000 төгрөг ингээл өгсөн л байгаа байхгүй. Эний чинь тэгэл хувцснараас чинь бол одоо уг нь бол би одоо энэ боломжийг ашиглаад энэ хідэн хувцсан дээр одоо нөгөө татвар матвар гэдээ буу юм болдог байхгүй. Энэ одоо ингээд буян юм байгаа маа тэгээд. Биш энэ хувцас намайг тэр гайлын татварынх нь намайг бас уучиж ойлгоорой. Энэ хүмүүс чинь ингээл өгдөө шүү. Татвар дээр бөө асуудал болдог. Би өөрөө өмсгөж байгаа юм шиг тийм ээ. 16 оны манай олимпийн хувцсны бас загвар гарцсан байсан тий. Риод өмсөх. Тий. Хэдэн төгрөгийн төсөв энэ дээр болж байгаа юм бэ? 16 он олимпикэр чинь нөгөө том брендийн хувцас чинь нөгөө олон улс захиалдаг. Тийм учраас одооноос захиалга өгдөг байхгүй. Тэгээ энэ дээр бас хөөрхөн гоо захиалга мөнгө гаргасан юм аа. Тэгээд энэ одоо 79 сая 800 жишээ. За. Тэгээд юм хийгээл байна л да. Яг үү тэгээд одоо ингэж хийж байгаа л тэгээд одоо сүүлдээ бүр одоо муу нэрээр дуудуулаад бараг сурцсан юм шиг байна. Тэгээд бодоод байхад ер нь би их л буян хийж байгаа шүү гэж бодсон шүү дээ. Би тэгээд нэг зөвлөгөө өгөх үү? За. Та бол юугаар ч дутаагүй шүү дээ. Та алдар нэрээр дутсангүй, төрийн хайр хишгээр дутсангүй, төмөн олны хүндрэлээр дутсангүй. Та мөнгө төгрөгөөр дутаагүй амьдарч байгаа. Энэ чөлөөт бүхий холбоо гэд энэ хэрүүлтээ энийг өгчөөч хаяад яваач. Та аврагаараа л үлдэн шүү дээ Монголын ард түмэнд. Өдөө болтол ингэж босож ирсэн юм чинь бас хүний хүсэл мөрөөдөл тэмүүлэл гэж юм байдаг шүү дээ. Та тэгвэл би танаас нэг асуулт асуучих. Та тэгвэл сэтгүүлч болчих. Цензурыг ярга болчих. Чадахгүй. Чадахгүй шүү дээ. Тэгвэл би чадахгүй. Надад бас нэг том мөрөөдөл байна. Мөрөөдөл чинь юу? Мөрөөдөл байна. Би Twitter хуудасаар би Монголын ард түмэнд өртөө хүн гэж хэлсэн. Би нэг л том мөрөөдөлтэй яв тий. Энэ юу гэвэл энэ хөрөнгө оруулалтыг оруулаад явж байгаа шүү дээ. Бүгдээрээ нийлээд одоо зөвлөсөн. Би зүгээр нэг тийм нэг 200 грамм л 200 грамм алтын төлөө явж байна. Би мөнгөний холбооны ерөнхийлөгч байхгүй. Би 20 оны олимп хүртэл энэ их хөрөнгө оруулалтыг баг хамт олонтойгоо нийлүүлж өдөө бүх тайт ард түмний төлөө тэмцээн орлоо. Би 200 граммын алтын төлөө явж байна. Энэ миний хүсэл мөрөөдөл тийм үү мөн үү? Энэ Монголын ард түмний мөрөөдөл байхгүй юу? Монголын ард түмний төлөө хийх олимпийн медаль авах юмсан. Би хамаагүй том яриад өртөө гэдээ хэлсэн. Энэ миний би надад Сумогийн түүхэнд нэг юм үлдээсэн шүү дээ. Би энэ 200 грамм сольсон байхгүй. Энэний төлөө явж байгаа маа. Үнэхээр сайхан мөрөөдөл. Энэ бол Монголын ард түмний мөрөөдөл байхгүй. 200 грамм алт шүү. Тэрний үн цэний төлөө бүгд холбоо ингэж явж байгаа. Энэ хүмүүс юм ойлгоосоо гэж хүсмээр. Тэгвэл энэний үн цэний төлөө өнөөдрийн энэ хүмүүсийн доромжлол, гүтгэлэг энэ бүхнийг авраг дааж гарах нэ. Тэгээ одоо тэгээд ер нь дарайл явсан шүү дээ. Тэ? Дарна. Тэгээд би шаардлага хөрвүүлэх тухай би энийг шүүгнэ. Юу? Тэ энэ шаардлага биш гүтэн доромжлол. Шүүгд өгнө. Тэ. Нэр төрөө цэвэрлүүл.
Гэхдээ ингэж бас болохгүй шаардлага дотор гэдэг би бас Та тэдрийг өөчилчөөч. Тэгээд цаашаага байгаагүй. Энэний ард нэг нөхөр байгаа. Энэ ямар хүн гэж бичүүлээд байгаа. Уучлж болно. Энэ хэдэн үгэл байгаа байхгүй. Засаршгүй итгэж шиг тий. Тарангуйлагч. Инквер даргаыг нэг хэсэг тэгсэн баг шүү тий. Таанд оромжилсан, дээрэмдэд дарамтлсан. Энэ сошиорд ямар ч менежмент байхгүй. Тэгсэн чинь өөрөө 16 оны эрхийн тэмцээн Монгол зохион байгуулах гэдэг аваад ирсэн байж дээ. тэрийг мэдсэн байх хүмүүс. Нийт годон гэл бүх юмыг харлуулах зүтгэх гэдэг. Би энийг бодно, өнөөш нь бодно. Яах вэ гэх нэ бодно. Би энийг бодвол хуулийн байгууллагад хандъя гэсэн бодлоо. Гэхдээ би өнөөш нь бодож ханаа. Энэ бол цэвэр одоо хүний нэр төрд тий. Энэ хэл мэдээлэл анхаарч байхдаа энэ мэдээлэл шаардлага явуулсан гэсэн та дараагцсан гэсэн тий. Бүтгэнд оромжилсан. Шаардлага биш доромжлын хөргүүлэх гэсэн утгатай юм байна. Би нэг өнөөш нь бодно. Яах вэ би маргааш. Би нэг шууд одоо бол ингээд одоо хоёулаа ингээд сайхан яриандаа өгчмөр байна. Гэхдээ би бодъё тий. Энэ маш том санкц нь байгаа шүү. Үнийг бүтэнд оромжилсан, утаанд оромжилсан, хэл хэлэхгүйгээр хэлсэн. Энэ хууль бүх юм байгаа шүү дээ. Чөлөөтийн үе үеийн аваргуудын барилдаж явсан ард түмний хайртай энэ чөлөөтийн дивжэн дээр одоо маргалдаж байгаа энэ хүмүүсийг уучлаад шүүхийн байгууллагын хаалга татуулахгүйгээр бүгдийн таслан зогсоогоо та түрүү хэлсэн дайрал өнгөрдөг амьдрал гэж би таны ганц чимэг ихчтэй сэтгүүл ганц чимэг ихчтэй хийсэн ярилцлагыг өнөөдөр дахиж уншсан. Дайрал туулаад л ялаад л гардаг. Энэ бол миний хувь тавилан гэж. Таны л хувь тавилан. Тийм учраас энэ одоо хүмүүсийг ингээ хайчаад харин одоо 16 оны Олимпийг эрхийнхээ төлөө тэндээс нөгөө таны хүсэж байгаа 200 г алтыг авчрахын төлөө л уг нь бүгдээрээ зүтгэмээр байгаа байхгүй. Тийм учраас би нэг л шаардлага тавина. Сайхан дэмжиж өгөх хэрэгтэй. Би нэг шаардлага тавья. Маш хатуу тэг журамтай тийм ээ. Эмэгтэйчүүд байр өгчөөд эрэгтэйчүүд байр өгөхгүй тэр нэг байр авсан энэ байр авсан хэлмийг ярмааргүй байна. Өөрсдөө өгөх газараа өгөөд авах газараа байгаагүй хүмүүстэй юу ярих юм. Гэхдээ энэс болоод нөгөө тамирч нөгөө хүмүүс ч хогсож байгаа байхгүй юу? Таны тэр түрүүний жиргэг дахиад юунд өгье доо, дэлгэцэнд өгье доо. Би Монголын ард түмэндээ өртөө хүн. Би энэ ачийг хариулахын төлөө Олимпийн аварга төрүүлж өгнө гэд. Төлөө өхөн хатан зүтгэнэ амлчий гэд. Одоо хамаг юм уудлал хоёлоо цензург ярьж байна. Энэ бол тэгэл яг л адилхан хүн хатан зүтгэж байгаа нэг хэлбэр гэж би ойлгож байгаа шүү дээ. Эрхийн тэмцээг авчирч байна. Одоо Соширо кап гэх тэмцээн энийг чинь улсаас гаргахгүй шүү дээ. Би өөрөө хувьсаа гаргаж байгаа. Ингээл ахаар хүмүүс буруу ойлголдог бол мөнгө гэдэг чинь ундраг биш ээ. Энэ чинь хүний сайхан сэтгэл, тамирчдын сэтгэл санаа бүхэл юмыг гаргаж явуулж байгаа. Жишээ нь одоо дахиад би энэ ойлгож жоохон хальд орох гэдэг юм л та. Энэ дээр нэг онцтой юмнууд бол тэр нөгөө бүхэл юмыг уус тааж байгаа гэдэг тийм ойлголт байхгүй. Бид нар төрөөс байгууллагын хамтран одоо ажиллах үндсэн дээр ингэж бие биенээ тусаа. Өнөөдөр Монголын эдийн засаг ямар байгаа юм бэ? Тийм шүү. Шинэ ганц юм хэлчихье. За энэ эдийн эрсдэл гаргасан асуушургийн болон манай удирцуулалтын Тэмээш, Болдогш, Чанбаах, Сумын газраар дээр нь одоо Өсгөө авраг, Сүхбат авраг одоо энэ бүхэл хүний одоо энэ их ачааг одоо тэр хэлсэн одоо байгаа л да энийг аваад явах дараа нь ямар хүн байдаг юм бэ? Маш их хэцүү шүү дээ. Түрүүн Бадрууг надтай ярьсан байхгүй. Тэ өнөөдөр боксийн ч гэсэн хэцүү байгаа. Одоо би мэдэрч байна тий. Визнийхаа мөнгөн дээр голчих гээд байна шүү дээ гэж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө хураамж хэлээд байна шүү дээ. Тэрийг бид нар албан журам болгоод гэсэн юм. Энэ одоо нөгөө санитар дээр гардаг тэр их орныхон юуны өртөө хүн гэдэг чинь одоо явж байгаа шүү дээ. Нэг хэлбэр нь гэж байна. За нэг гоё хөнгөн сайхан дурсамжтай бичлэг бэлдсэн. Дэлхийг уйлуулж явсан дуучин да. Тэр дуучин. Тантай уулзсан нэг бичлэг байгаа. За тэрийг өгье. За. Congratulations. Very nice.
Nice to meet Fun you is too. Gentlemen, how do you do? This is Shanghai. Nice to meet you. Sir, how are you? Sir, Louis Vuitton. Yes. Миний одоо нэг оби гэдэг бүсийг LV-ийнхэн хийж өгсөн. Louis Vuitton гэх юм. Ганцхан байдаг. Тэгээд Louis Vuitton гэсэн үг. Тэгээд манай Celine Dion бол их тийм мундад цоглог хүн. Шууд барилдаа гэсэн шүү. Тэгээ харин барилдаа. Ой, ингэж ирж байгаа. Тэгээд гайхамшигтай сайхан уулзсан. Тэрэнд нь. Энэ их сайхан бичлэг. Энэ хүнд яриа, битэр яриа төгсөж байгаа. Тэгэхээр хүнд ярианы дараа би энэ бичлэгийг тавьдаг нь Jet Li хэлжсэн те. Jet Li одоо өмнө үеийн аваргууд баатарууд гэж байсан. Түүх томгийн. Манай энэ 90 үеийн баатар хинбэ гэж Монголын асан ширүү гэж хэлжсэн. А мөн Францын Жак Ширак таны пен гэдэг таныг ураад хоол идээд тийм сайхан дурсамжуудтай юм үдчихэд өнөөдөр бас түүж уншсан л. Тэгээ сайхан санагдчихлаа. Та энэ хүмүүст ер нь дахиж уулзсан уу одоо? Jet Li-тэй уулзсан уу? Jet Li-тэй уулзаг. Одоо хүртэл үү? Уулзаг гэж бодож байгаа. Зөрсөн. Тэр Сингапурт зөрсөн. Оцсон чинь Евро явцсан байсан л. Сингапур гэр нь үүдэн шүү дээ. Оцсон чинь хаашаа явцсан байлаа тэр газар явцсан. Тэгээд уг нь зорж явцсан. Тэгээд 2 жилийн өмнө шүү дээ. Уулзнаа гэж бэлгтээ ирүүлээ. Тэгээд уцаар яасан. Тэгээд Celine Dion-ы гэрт миний том бэлэг байгаа шүү дээ. Том тав байдаг. Тий. Өрөши гэж Японы хойд нутагт идэг тийм мебель өнгөний тийм тав бэлгэлсэн. Тэрийг дээрээ залцсан. Битэрийн нэг зураг байдаг. Тэрийг бас гэртээ тавьсан байгаа. Тий. За битэрийн ярилцлага ингээд өндөрлж байна. Та битэр 2 цаг орчим. Бараг ярилцчихлаа. Танд одоо хамгийн сүүлд үзэгчтэй хандаж хэлэх үг юу вэ? Би тэгээд үг хэлээд нэг бичлэгээр энэ ярилцлагыг дуусна. Тийм үү. Би тамирчтай хандаж ийм үг хэлмээр төхөө. Битгий энэ одоо хуваагдмал альва нэг тэр багшийн хүчээр суулгаж байгаа ийм хэвлэлийн баг хуралд миний хүүхдүүд ирсэн үү. Та нар өнөөдөр хэвлэлийн хурал дээр суух биш. Та нар өнөөдөр бэлтгэл сургалтаа хийгээд төвдлөхийдээ хүчээ сорих, итгэлээ одоо базаач авах хэрэгтэй. Бид нар удахгүй дэлхийн аврагт явж байна. Гол зорилгоо хүүхдүүд нь бүгдээрээ битгий умартаа арга янз янзын дээр дарамтсан байхгүй. Ирээд бэлтгэл сургалтаа чиглээд хамгийн гол нь итгэл үнэмшлээр дулгуурлаж бэлтгэл сургалтаа хийгээрэй миний хүүхдүүд. Энийг хэлмээр. За баярлалаа. Сашир урилга хүлээн авч ирж бас цензургүй сайхан ярилцсан таны ажилд амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлэг маань эх 7 хоногийн даваа гарагтаа дахин явна. Таны нэг Монголын ард түмний хайртай их дуртай онгочдог бичлэгийг тавиад энэ нэвтрүүлэг өнөөдөр өндөрлөж байна. Баярлалаа үзэгчдээ. За энэ бичлэг үнээр дуртай.